Мэдээ бидний амьдралд ямар чухал болохыг та анзаарч байна уу? Эргэн тойронд буй зүйлсийн талаар бидний олж сонссон чухал мэдээллүүд нь бидний үзэл бодол, үнсийн төлөвлөгөө болон амьдралын бусад олон талбарт нөлөөлдөг. Зарим үйл явдлын мэдээ нь бидний ертөнцийг үзэх үзлийг бүр бүхлээр нь өөрчлөх хэмжээний чухал ач холбогдолтой байдаг. Тэгэхээр цааш нь бодож үзвэл Библич гэсэн өөрөө олон мэдээллийн архивтай адил санагдана. Түүхийн туршид Бурхны хүмүүстэй холбоотой сайн муу бүх хил төрлийн мэдээг үнд тэмдэглэсэн. Бид бас эдгээр түүхүүдийг судлах явцад энэ нь биднийг олон талаар өөрчилж байдаг. Гэхдээ бичвэрийн бидэнд өгүүлэх хамгийн шилдэг мэдээ бол мэдээний эмэгтгэл гэж хэлж болох сайхан мэдээ буюу сайн мэдээ гэдэг нь эргэлзээгүй. Эдгээр нь бидний их эзэн аврагч Есүс Христийн мөн чанар, үйлсийн талаар хөвгүүлэх амьдрал өөрчлөх үйц дур тутгалууд мөн. Энэ бол сайн мэдээний номнууд цувралын эхний хичээл юм. Энэ цувралд бид Есүс Христийн амьдрал ба үйлчлэлийн тухай өгүүлэх Матай, Марк, Лух, Иохан нарын бичсэн номнуудыг судлах болно. Сайн мэдээний номнуудын тойм нэртэй энэ хичээлээр бид уг номнуудыг илүү тодорхой ойлгож, өнөөгийн амьдралдаа бүрэн дүүрнээр хэрэгжүүлэхэд туслах чиг баримжааг олж авах болно. Сайн мэдээний номнуудын тойм хэсгээр бид дөрвөн гол асуудлыг хөндөх болно. Эхлээд бид сайн мэдээний номнуудын уран зохиолын төрлийн үүднээс судлана. Хоёрдугаарт бид эдгээр номнуудын чуулганд эзлэх байр суурийг харах болно. Гуравдугаарт бид сайн мэдээний номнуудын хоорондын нэгдэл чанарыг авч үзнэ. Дөрөвдүгээрт бид эдгээрийн бие биеэс нь ялгаатай болгодог харилцан адилгүй талуудыг судлах болно. Ингээд эдгээр номнуудын уран зохиолын төрлийн талаар эхлээд авч үзцгээе. Бид уран зохиол уншихдаа ихэвчлэн ямар төрлийн зохиол уншиж байгаа талаараа тодорхой мэдэрч, энэ нь биднийг хэрхэн унших, ямар хүлээлттэй байх ёстой гэдэг рүү чиглүүлдэг. Жишээлбэл хэрэв та түүхэн роман уншвал энэ нь бодит баримттай түүх гэсэн хүлээлтгүй байх учраас төөрөлдөхгүй байх боломжтой. Эсвэл та цуврал богино өгүүлэг унших гэж байгаа тохиолдолд энэ нь үргэлжилсэн роман биш гэдгийг мэдэж ийм байдлаар уншихгүй шүү дээ. Иймд бид ямар төрлийн зохиол уншиж байгаа талаараа уг зохиол нь тогтсон ямар хэв маягийн дагуу бичигдсэн талаар тодорхой ойлголттой байх хэрэгтэй. Бид сайн мэдээний номнуудын уран зохиолын төрлийг хоёр өнцгөөс нь судлах болно. Нэгдүгээрт бид сайн мэдээний номнуудын жанр буюу ерөнхий уран зохиолын ерөнхий онцлогийг авч үзнэ. Хоёрдугаарт эдгээрийн түүхэн найдвартай байдлын талаар хэлэлцэх болно. Эхлээд сайн мэдээний дөрвөн номын жанрыг харцгаая. Ерөнхийдөө жанр гэдэг бол уран зохиолын хэв маяг эсвэл ангиллалыг хэлдэг. Жанрууд нь ихэвчлэн уран зохиолын хэлбэр ба гүйцэтгэх үүргээрээ тухайлбал өгүүлж буй арга барил, дүрслэлийн хэллэгийг хэрхэн ашиглаж байгаагаараа бие биеэсээ ялгагдана. Библи нь олон янзын жанрыг агуулдаг. Жишээлбэл түүхэн хүрнэл болох Давидын тухай түүхүүд хуучин гэрээнд бий. Өөр нэг жанр бол дуулууд болох яруу найргийн төрөл байдаг. Загтлууд бол өөр нэг жанр бөгөөд мөн иш үзүүлэлт гэх мэтээр үргэлжилнэ. Уран зохиолын жанр бүр өөрийн гэсэн дүрм журамтай, илэрхийлэх тогтсон арга барилтай байдаг. Тийм ч учраас сайн мэдээний номнуудын жанрыг ойлгох нь бидэнд үнэхээр чухал юм. Хэрв бид эхлээд тэдний хэрхэн зааж байгааг ойлговол юу зааж байгааг ойлгоход хялбар болно. Сайн мэдээний номнууд өөр хоорондоо хэрхэн харилцан холбогддог болохыг ойлгохын тулд тэдний жанрыг 3 үе шаттайгаар тодорхойлон дүрслэх болно. Эхлээд бид сайн мэдээний номнууд бол түүхэн хүрнэл мөн гэдгийг ерөнхийд нь тодорхойлох болно. Хоёрдугаарт бид тэдгээрийг Грек-Ромын намтар гэж нэрлэдэг түүхэн хүрнэлийн онцгой хэв маягтай харьцуулах болно. Гуравдугаарт бид сайн мэдээний номнуудыг Библийн түүхэн хүрнэлтэй буюу хуучин гэрээний түүхүүдтэй харьцуулах болно. Юуны түрүүнд түүхэн хүрнэлийг ерөнхийд нь ангилан авч үзцгээе. Түүхэн хүрнэлүүд нь өнгөрсөн хугацаанд амьдарч байсан хүмүүсийн тухай, тэдний амьдарч байсан өдрүүдэд болсон үйл явдал, үйл хэргийнхэн талаарх түүхүүд юм. Үндсэн түвшинд сайн мэдээний номнууд нь Есүс Христийн амьдрал, үйлчлэлийг бичсэн учраас түүхэн хүрнэлүүд мөн. Бид өөрсдөө түүхэн бодит хүмүүс учраас Библийн болон сайн мэдээний номуудын дийлэн хэсэг нь зориуд хүүрнэл хэлбэрээр бичигдсэн байдаг. Агуу түүхийн талаар бид уншиж байхдаа хар аяндаа л оюун санаа, сэтгэл хөдлөл, тэрч байтугай бие махбодын хүртэвхийн түвшинд холбогддог.
Мөн түүхүүд нь бусад хүмүүсийн амсарч туулсан зүйлсийг төсөөлөн тэдгээрээс суралцсан урагшлахад мань бидэнд тусалдаг. Энэ бол түүхийн хүч чадлыг харуулж байгаа томоохон жишээ юм. Тиймээс сайн мэдээний номууд нь уран зохиолын хэлбэрээр, хүүрнэлийн хэлбэрээр бичигдсэн нь Есүсийн тухай үннийг мэдэж аваад зогсохгүй, түүнийг өөрийн биеэр мэдэрч Бурхны болон Тэнгэрийн хаанчлал хэрхэн биелээ олж байгааг харах боломжийг бидэнд олгодог. Мөн Есүсийн хайр инэрлийг зөвхөн Есүс даруй хүмүүсийг хайрладаг гэсэн үгсээс нь бус, харин даруй нь өргөмжлөгдөж, бардам нэгэн дорд болгогддог түүхүүдийг ярьж мөн тийхүү амьдрснаас нь харах боломжтой болгодог. Түүхүүд болон уран зохиолын хэлбэр бүхий сайн мэдээний номууд нь бидэнд Есүсийн үлгэр жишээг шав нарийнхан адил дагах боломжийг олгодог. Түүхийг хүүрнэл хэлбэрээр бидэнд өгсөн явдал нь Есүсийг тийхүү дагах боломжтой болгодог. Өөрөөр хэлбэл тэдгээр дөрүүдийн ололт, амжилт, уналт, бүтэлгүйдэлтэй нь өөрсдийгөө адилтгаснаар бид өөрсдийн амьдралаа буюу өөрсдийн түүхээ итгэмжтэйгээр үргэлжлүүлэхэд тусалдаг. Эрт үеийн шашны зохиолуудад түүхэн хүүрнэлийг ихэвчлэн 3 үндсэн хэсгээр хөгжүүлэн бичдэг байв. Хүүрнэлийн эхэнд дөрүүдийг танилцуулж, дөрүүдийн хүрэх зорилгыг тогтоодог. Хүүрнэлийн дунд хэсэгт байнга зорилгоо биелүүлэх гэсэн дөрүүдийн амжилтад саад бэрхшээлүүд бий болно. Төгсгөлт нь үйл явдлын дүгнэлт хийгдэнэ. Энэ хэсэгт ихэвчлэн дөрүүд зорилгоо хэрхэн биелүүлсэн эсвэл биелүүлээгүйг харуулдаг гэсэн үг. Сайн мэдээний номууд яг ийм үндсэн томыг баримтлана. Ном тус бүр Есүсийг түүхийн гол дүр гэж танилцуулан эхлэх ба Бурхны хаанчлалаар дамжуулан авралыг авчрах түүний зорилгыг дүрсэлдэг. Ном тус бүр нь Есүсийн эрх мэдэл ба үйл хэрэгт сорилт бэрхшээлүүд тулгарч буйгаар үргэлжлэнэ. Мөн ном тус бүр Есүсийн дэлхий дээрх үйлчлэлийн үр дүнг тайлбарснаар төгсдөг. Эдгээр ижил төстэй байдлын улмаас түүхэн хүүрнэл нь сайн мэдээний номуудын гол жанр гэдэгтээ бараг бүгд санал нийлдэг. Сайн мэдээний номууд нь түүхэн хүүрнэлийн ерөнхий том ангилал доторх нэг дид төрөл ангилал болох Грек-Ромын намтар гэгдэх хүүрнэлийн төрөлд багтана гэж зарим тайлбарлагчид үздэг. Сайн мэдээний номууд ба Грек-Ромын намтар хоёрын харьцуулалтыг бид хоёр үе шаттайгаар авч үзнэ. Эхлээд бид тэдгээрийн ижил төстэй байдлыг харна. Хоёрдугаарт бид зарим ялгааг авч үзэх болно. Ингээд ижил төстэй байдлаас нь эхэлцгээе. Эртний намтрууд нь агуу удирдагчдын амьдралыг өгүүлсэн байдаг. Хэдий тэдгээр нь олон янзын дүр ба түүхүүдийг багтаадагч Грек-Ромын намтарт эдгээрийн талаар өгүүлэхдээ удирдагчдыг онцлсон байдлаар дүрсэлсэн байдаг. Тэдгээр нь удирдагчдын үзэл санаа болоод үйл хэргийнхэн талаарх ойлголтыг үеэс үед хадгалсаар ирсэн байдаг. Сайн мэдээний номууд нь эртний намтруудтай энэ талаараа тун төстэй. Сайн мэдээний 4 номууд бүгд Есүсийн үхлийг наривчлан дурдж, Матай луух ном нь түүний төрөлтийн талаарх хүүрнэлийг оруулсан байдаг нь эртний намтруудтай ижил төстэй байдаг. Сайн мэдээний номууд нь Есүсийн амьдралын үйл явдлыг дурдахдаа эртний намтарт бичигддэг тогтсон загварыг мөн баримталсан. Яг л эртний намтар бичигчдийн адил сайн мэдээний бичээчид Есүсийн төрөлт болон үхлийн хоорондох үйл явдлыг янз бүрийн арга замаар эмхэлсэн. Заримдаа эдгээр нь альва зүйлсийг он цагийн дараалалаар эренбэлсэн байдаг. Харин заримдаа юмсыг сэдвийн дагуу бүлгэлсэн байдаг бол заримдаа бүр газар зүйн байрлалын дагуу дараалалсан байдаг. Миний бодлоор юуны түрүүнд сайн мэдээний номууд нь ерөнхийдөө он цагийн дараалалаар байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал. Жишээлбэл эдгээр нь Баптист Иоханоор баптизм хүртээл гэж буй үйл явдлаар эхэлдэг. Дараа нь Есүс баптизм хүртэж байгааг та олж харна. Тэгээд Есүсийн үйлчлэл, түүний баривчилгаа, шүүх хурал, цовдлол ба амьдлалын талаар өгүүлдэг. Тэгэхээр эдгээр нь ерөнхийдөө он цагийн дараалалтай гэсэн үг. Үүний зэрэгцээ хэрв та сайн мэдээний 2 номыг харьцуулж үзвэл заримдаа үйл явдлууд эсвэл үг хэллэг нь өөрөөр дараалалтай байх тохиолдолч бий. Хэрвээ бид сайн мэдээний номууд нь бүх талаараа маш нарийн он цагийн дараалал өгөхийг зорж байгаа гэж үзвэл асуудал үүсэж болох юм. Гэхдээ ихэнх зохиолчид бүхий л төрлийн хүүрнэлүүд нь тухайн зохиолчид үүнийг он цагийн дарааллаас өөр дарааллаар эмхлэх боломжтой байдаг. Жишээлбэл бид тэдгээрийг логик дараалал эсвэл сэдвийн дагуу бүлгэлсэн болохыг харж болдог. Эртний Христ итгэгчид жишээлбэл 4-р зууны ихэнх үеийн христч түүхч, бишоп,
Йосифус сайн мэдээний номын үйл явдлын дараалал нь хэдийнэ тодорхой байсан нь ойлгомжтой байсан гэж үзсэн. Анхны уншигчид үүнийг төвөггүй ойлгодог байсан. Учир нь тэд анханасаа цаг хугацааны хатуу чанд дарааллыг чухалчлаагүй байдаг. Грек-Ромын намтруудын бас нэг чухал шинж чанар нь өнгөрсөн үйл явдлыг түүхэн бодит байдал гэж хандсанаараа өнгөрсөн үеийг одоогийнхоос ялгадаг явдал юм. Намтрууд нь тодорхой түүхэн хувь хүмүүсийн өвөрмөц давтагдшгүй амьдрал болоод хувь нэмрийг тэмдэглэхэд чиглэдэг. Ер нь эртний намтар бичигчид аман болон бичээчийн тэмдэглэлүүдийг үнэн зөв судалж хадгалан хамгаалахыг хичээдэг байв. Манай эртний 46-аас 120 оны хооронд амьдарч байсан нэр хүндтэй намтарч Плутархын бичсэн жишээг авч үзье л дээ. Плутарх бол манай эртний 70-ад оны үед буюу сайн мэдээний номууд бичигдсэнтэй ижил цаг үед бүтээлээ тойрвсон Грекийн шашингүй үзэлт түүхч байв. Тэрээр Цицероны амьдрал бүтээлээ Цицероны эцэг эхийн тухай өгүүлж эхэлсэн боловч Цицероны эцгийн талаарх мэдээлэл хязгаарлагдмал гэдгийг хүлээн зөвшөөрсөн харагддаг. Плутархын Цицероны амьдрал зохиолоос дараах хэсгийг хамтдаа сонсцгоё. Энд Цицероны их Хилвиаг баян айлд төрсөн бөгөөд шулуун шударга амьдарсан тухай ерөнхийд нь өгүүлдэг. Харин эцгийнхэн тухайд ямар ч зүйл тэмдэглэгдээгүй байдаг. Гэвч зарим нь түүнийг худалдааны талаар бүрэн мэдлэг боловсралтай хүний хүү байсан гэж үзэж байв. Бусд нь түүний гарал угсааг ромчуудын эсрэг дайн эхлүүлсэн Волскичүүдийн цуутай хаан Туллус Атиустай холбож тайлбарладаг. Цицероны эцэг эхийн талаарх таамаглалаас баримтыг салгаж буй Плутархын болгоомжлол нь ядаж зарим эртний намтарчид түүхийн нарийн ширийн зүйлсийг анхаарч үнэн зөвийг сонирхож байсныг харуулна. Үүнчлэн сайн мэдээний номууд нь өөрсдийн хүүрнэж буй зүйлсийн нарийн ширээнд яг л Плутарх шиг болгоомжтой хандсан нь тодорхой байдаг. Өргөн утгаараа сайн мэдээний номууд нь Грек-Ромын ертөнцид намтарчилсан зохиол дэлгэрч байх үед бичигдсэн түүхэн хүүрнэлүүд юм гэж хэлэх нь зүйтэй. Намтарт өргөн тархсан энэхүү ил тодорхой байдал нь магадгүй сайн мэдээний бичигчдийг үүргээ гүйцэтгэхэд нь зоригжуулж эдгээр намтруудыг зарим тогтсон хэв маягийн дагуу бичигдэн. Гэхдээ сайн мэдээний номууд болон Грек-Ромын намтруудын хооронд ижил төстэй зүйл байгаа ч мэдгэдэггүйц ялгаанууд ч бас бий. Хэдийгээр бид хэд хэдэн ялгааг дурдж болох ч зөвхөн 3 дээр нь анхаарлаа хандуулах болно. Нэгдүгээрт сайн мэдээний номуудын хүлээн авагчид нь Грек-Ромын намтрынхаас ялгаатай байдаг. Эртний намтрууд нь ихэвчлэн өргөн хүрээний хүмүүст зориулагдсан байдаг бол сайн мэдээний номуудыг анхны Христийн чуулган гэсэн онцгой сонсогчдод зориулж бичсэн. Хэд тэд намтрын тодорхой шинж чанаруудыг харуулдаг боловч үндсэндээ чуулганы итгэл сүсгийн хэрэгцээнд зориулагдсан гэсэн үг. Энэхүү онцлог нь тэдгээр бичигдсэн зүйлс нь хэр хурдан чуулганы сургаал мөргөлд тогтмол хэрэглэгдэх болсноор харагдана. Хоёрдугаарт сайн мэдээний номууд нь намтар зохиолоос өөрсдийн онцолж буй зүйлсээрээ ялгагддаг. Грек-Ромын намтрууд нь гол дөрүүдийн хувийн шинж чанаруудыг ихэнхдээ онцолж, бусад хүмүүсийг тэдний амьдрал зан чанарыг дуурайхад урамшуулдаг. Хэдийгээр Есүсийн амьдрал олон талаараа бидний үлгэр жишээ болдогч сайн мэдээний номууд нь огт өөр зүйлд төвлөрдөг. Тэд Есүсийн хосгүйд сор ганц байдлыг онцолдог. Эдгээр нь Есүс бол Бурхныг илчилж ард түмнээ зольж авсан нэгэн гэдэгт төвлөрдөг. Хэн ч үүнийг хийж чадаагүй юм. Тийм ч учраас сайн мэдээний номуудын ихэнх хүүрнэл нь Есүсийн амьдралын сүүлчийн 7 хоног буюу зовлонгийн 7 хоногийн тухай өгүүлдэг байна. 3 дугаарт сайн мэдээний номууд болон эртний намтрууд нь өөр соёлыг төлөөлдөг. Намтрууд нь Грек-Ромын хүсэл зориг, үнэт зүйл, амьдралын хэв маягийг илэрхийлсэн. Харин сайн мэдээний номууд нь еврейн соёл, ялангуяа хуучин гэрээний соёлын нөлөөг их авсан байдаг. Энэ нь Грекийн соёл сэтгэлгээний нөлөөг хамгийн ихээр авсан байдаг. Лукийн сайн мэдээнд хүртэл тодорхой харагддаг юм. Дээрх бүгдээс дүгнвэл сайн мэдээний номууд болон Грек-Ромын намтруудын хооронд мэдэгдэхүйц ижил төстэй зүйлс бий. Мөн эдгээр ижил төстэй байдал нь сайн мэдээний номуудын утга учирт зарим нэг чухал ойлголтыг нэмж өгнө. Гэхдээ тэдний хоорондох мэдэгдэхүйц ялгааг харгалзан үзвэл сайн мэдээний номууд нь Грек-Ромын намтар гэх жанрт явц сав тохирохгүй байгаа нь тодорхой байна.
Тэгэхээр нэгэнт бид сайн мэдээний номуудыг ерөнхий түүхэн хүүрнэл болоод Грек-Ромын намтар мөн хэсэг талаас нь авч үзсэн тул одоо Библийн түүхэн хүүрнэлийн жанртай харьцуулахад бэлэн боллоо. Сайн мэдээний номнууд нь ердийн түүхэн хүүрнэл тэрч байтугай Грек-Ромын намтартай төстэй байдгийн адилаар хуучин гэрээний түүхэн хүүрнэлүүдтэй тунч төстэй байдаг. Гэхдээ бид үүнд гайхах хэрэггүй. Угтаа хуучин гэрээний хүүрнэлүүд нь сайн мэдээний бичээчдийн ариун бичвэрүүдийн нэг хэсэг байсан шүү дээ. Сайн мэдээний бичээч бүр хуучин гэрээнээс олон ишлэл авсныг харахад тэд хуучин гэрээг өнөөгийн ихэнх Христ итгэгчдээс хав илүү сайн мэддэг байсан гэдэгт бид итгэлтэй байж болдог. Мөн тэд ийхүү хуучин гэрээг сайтар мэддэг байсан нь тэдний үүрэг даалгавартаа хэрхэн хандаж буйд нь нөлөөлсөн гэсэн үг. Цаашлаад сайн мэдээний бичээчд болон хуучин гэрээний түүхэн хүүрнэлийн бичээчдийн зорилго ижил байсан. Тухайлбал энэ нь ард түмэнтэйгээ байгуулсан Бурхны гэрээг тайлбарлаж хамгаалах явдал байв. Нэг жишээ татхад Гэтлэл 1-ээс 19-р бүлэг дээрх түүхэн хүүрнэлүүд нь гэтлэл 20-оос 24-р бүлэг дэх Мосегийн гэрээний түүхэн үндэс суурь болдог. Энэхүү зорилго нь гэтлэл 24-ийн 8 дээр тодорхой байдаг бөгөөд бид дараах хүүрнэлийг харж болдог. Энд Тиймээс Мосе цусыг авч ард түмний дээгүүр цацсан үзэгтэн энэ бол эдгээр бүх үгийн дагуу эзний та нартай байгуулсан гэрээний цус юм гэв. Библийн бусад хүүрнэлүүд болох Йошуа 1-ээс 23 дугаар бүлэг нь гэрээний шинчлэлийн үндэс суурь болдог. Шүүгчийн ном болоод 1-р Самуэль номуудын хүүрнэлүүд нь 2-р Самуэль 7-р ишлэлдэх Давидын гэрээний түүхэн үндэс юм. Үүнчлэн сайн мэдээний номууд нь Есүсийн байгуулсан шин гэрээний түүхэн үндсийг хангаж өгдөг. Лук 22-ын 20 дээрх Лукийн хүүрнэл нь бидний сая уншсан гэтлэл 24-ийн 8 дээрх түүхтэй хэрхэн нийцэж байгааг сонсцгоё. Тийм эдцгээсний дараа тэр мөн аяг авч энэ аягтай бол та нарын төлөө урсах миний цусаар тогтоогдох шин гэрээ юм гэжээ. Дээрх бүгдээс дүгнвэл сайн мэдээний номуудыг бусад алдартай уран зохиолын жанруудтай харьцуулахад эдгээр нь Библийн түүхэн хүүрнэлүүдтэй хамгийн төстэй болох нь харагдаж байна. Гэхдээ үүгээрээ тэд бусад Библийн түүхэн хүүрнэлүүдтэй бүх талаараа яг адилхан юм гэж хэлж болохгүй. Ямар тач тэдгээр нь Грек-Ромын намтруудын зарим нэг шинж чанарыг өөртөө тусгасан нь үнэн. Энэ утгаараа бид сайн мэдээний номуудыг Библийн түүхэн хүүрнэлийн шин төрөл гэж хэлж болох юм. Тиймээс энэ нь сайн мэдээний номуудыг уншиж байх үед эдгээрийг юун төрөнд Библийн түүхэн хүүрнэл гэж бодоход бидэнд туслана. Гэхдээ бид бас эдгээр нь Есүсийг онцолсон түүний намтар гэж харан бусад дүрүүдийг түүнтэй хамааралтайгаар тайлбарлах хэрэгтэй. Ингээд бид сайн мэдээний номуудын жанрыг судалсан тул одоо Есүсийн талаарх түүхэн дурдтгал болох сайн мэдээний номуудын найдвартай байдлын тухай авч үзэхэд бэлэн боллоо. Түүхийн туршид найдвартай найдваргүй түүхчид болон найдвартай найдваргүй их сурвалжийн хоорондох ялгааг байнга л ялгаж салгасаар ирсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор сайн мэдээний номуудын бичээчдийн Есүсийн амьдралын талаарх эдгээр хүүрнэл нь найдвартай юу, найдваргүй юу гэдэг чухал асуулт урган гардаг. Орчин үеийн бидний шалгуур нь тэдний дагаж мөрдсөн шалгууртай адил биш боловч Матай, Марк, Лук, Иохан нар Есүсийн тухай үнэн баттай түүхийг бичих хангалттай их сурвалж хүсэл эрмэлзэлтэй байсан гэдгийг нотлох олон баримт бий. Сайн мэдээний 4 ном Есүсийн амьдралын найдвартай түүхэн тэмдэглэл гэдэг нь тоотомшгүй олон баримтаар батлагддагч бид зөвхөн 6 нотлох баримт дээр анхаарлаа хандуулах болно. Нэгдүгээрт сайн мэдээний номуудын бичээчид өөрсдийн тэмдэглэсэн үйл явдлуудын талаарх баримтуудыг ашиглах боломжтой байв. Яг өнөөгийн цаг үетэй нэгэн адил эртний ертөнцид найдвартай сайн түүхчид нь өөрсдийн сэдвтэй холбоотой олон баримтыг ашиглах боломжтой байхыг шаарддаг байсан. Ромын түүхч Плутархыг дахин нэг санацгаая. Тэрээр Демосфений амьдрал номын оршилтоо түүхчхэн ажлаа хэрхэн хийх ёстой талаар тухайн соёлынхоо нийтлэг хүлээлт шаардлагыг инхүү дурдсан. Тэрээр энд хэрв хэн нэгэн хүн түүх бичих гэж байгаа бол юун түрүүнд хамгийн чухал нь олон төрлийн хангалттай номтой байх явдал юм. Ингэснээр уг зохиолчийн үзгээс халин гарч хүмүүсийн ой тойнд өөрийн онцлогоороо хадгалагдан үлдэхэд хэрэгцээтэй аливаа зүйлсээр дутагдахгүй байх боломжтой гэжээ.
Эндээс харж байгаагаар Плутарх найдвартай түүхч хүн найдвартай их сурвалжтай холбогдох шаардлагатай гэдэгт бат итгэлтэй байсан. Мөн тэрээр бичгийн ба амаар уламжлагдсан ирсэн бүх боломжит их сурвалжуудад ихээхэн ач холбогдол өгсөн байдаг. Сайн мэдээний номын бичээч бүр Есүсийн амьдралыг нүдээр үзсэн гэрч нар эсвэл Есүсийн амьдралыг нүдээр харсан хүмүүстэй шууд харилцаатай хүмүүс байсан. Матай, Иохан нар Есүсийн дагалдагчид байсан учраас тэмдэглэсэн үйл явдлынхаа ихэнх хэсэгт өөрсдөө шууд оролцсон байдаг. Марк Петрийн дотны хамтрагч байсан бөгөөд шууд түүнээс суралцсан. Лук Паултай хамт аялж өөрийн сайн мэдээний найдвартай гэрчүүдийг хайж байжээ. Лук 1-р бүлгийн 1-3 дээр Лук юу гэж бичсэнийг сонсцгоё. Энд бидний дунд биелсэн үйл явдлын тухай хүүрнэлийг олон хүн эмэгтгэхийг хичээсэн билээ. Анхнаас нь нүдээр үзсэн гэрчлэгчд хийгээд үгийн үйлчлэгч болох ёстоос бидэнд уламжилсны адил би ч бас энэ бүгдийг эхнээс нь нэгтлэн судалсан тул танд дэс дараалан бичиж өгөх нь зүйтэй юм гэжээ. Хоёрдугаарт сайн мэдээний номуудын түүхэн найдвартай байдлыг тэд эдгээрийг маш илэн далангуй бичсэн байдгаас нь харж болно. Сайн түүхийг бичих эртний жишгүүд нь түүхчдээс түүхийг нин нуугүй, илэн далангуй өгүүлэхийг шаарддаг байв. Тэднээс олон нарийн ширийн зүйлсийг мэдээлэхийг шаарддаг бөгөөд үүнд нь дүрсэлж буй мэдээ нь таагүй байсан ч хамаагүй байв. Энэ утгаараа сайн мэдээний номуудын бичээчид Есүсийн дагалдагчдын бүтлгүүтлийг үргэлжил дүрсэлсэн байдаг нь тун ач холбогдолтой байдаг. Тэгэхээр Матай, Иохан нарын хувьд энэ нь өөрсдийн алдаагаа дүрсэлсэн гэсэн үг юм. Хэрв зарим тайлбарлагчдын хэлж буй шиг Марк 14-ийн 51-52 дугаар хэсэг дэх Гетсеманы цэцэрлэгээс нүцгэн зугтсан залуу Марк өөрөө гэж үзвэл тэрээр өөрийн бүтлгүүтэл дутагдлаа нин нуугүй дэлгэсэн гэсэн үг. Сайн мэдээний номуудын бүх бичээчид Есүсийн дагалдагчдын бүтлгүүтлийг бүхэлд нь илчилсэн. Үүгээрээ тэд нялх балчир буй анхны чуулганы удирдагчид нь төгс байдлаас хэр хол байгааг хүлээн зөвшөөрсөн. Нэг л жишээ дуртахад Есүс 5,000 хүнийг гайхамшигар хооллож байсныг дагалдагчид нь ойлгож чадаагүй болохыг Марк 6-гийн 51-52 дээр өгүүлдэг. Энд тэд маш ихээр гайхацгаав. Учир нь тэд далхны явдлыг ойлгоогүй. Харин ч зүрх нь хатуу байв гэжээ. Сайн мэдээний номын бичээчид Есүсийн дагалдагчдын үл ойлголцол, ёс суртахууны алдааг ар араас нь мэдээлж байсан. Гэвч хэрв эдгээр бүтлгүүтлийг дурдах нь чуулганы удирдагчдын эрх мэдэл, хүндэтгэлтэй байдлыг нь дордуулах магадaltaй байсан бол тэд яагаад үүнийг оруулсан юм бол? Сайн мэдээний номуудад дагалдагчдыг төгс биш, төгс ойлголтгүй гэж танилцуулсан нь олон уншигчдын санааг зовоодог. Нэг зүйлийг хэлэхэд сайн мэдээний уламжлалын найдвартай байдлыг харуулах гэсэндээ манай сайн мэдээний номын бичээчид чуулганы анхны удирдагчдыг айхтар муу биш ч тийм ч сайнгүй байдлаар дүрсэлж орхижээ гэж би боддог. Тэгэхээр энэ нь нэг ёсондоо бидний сайн мэдээний найдвартай үнэн зөвийг гэрчлэх чухал тал нь мөн. Дагалдагчид өөрсдийн түүхээрээ өөрсдийгөө муухай харагдуулж байгаа нь үнэндээ сайн мэдээний номуудын үнэн зөвийг батлах хамгийн хүчтэй баримтуудын нэг гэж би танд хэлмээр байна. Хэрв та Вавилон юм уу, Ассирийн хаад, эсвэл Ромын хаатын тухай эртний түүхийг уншвал тэд зүгээр л амжилтаас амжилтад, ялалтаас ялалт руу явсан байгаа харагддаг. Эдгээр дүгүүлэхдээ энэ бол миний гайхамшиг талдар гавья гэдэл хөврнө. Тэгээд бид мэдээж хэрэг эдгээрийг уншаад за тэгвэл яг үнэхээр юу тохиолдсон болоо гэж хэлдэг. Тэгвэл бид дагалдагчдыг хараад юу гэх вэ? Та ингээд л бодоод үз. Ямар толгойн эргэжсэн хүн гэхээр Ром болоод Ромын засаглалын эсрэг бослого үмэн дэгдэж хууль зөрчиж юдэчүүдийн хараал зэвүүцлийг төрүүлэн яллагдан цовдлогдсон нөхрийг баатараа болгоод шашин шүтлэг зохиогоод явдаг байна. Тэгээд тэр толгойн эргэжсэн нөхдүүд нь номынхан анхны хүлээн авагчд гэж байгаа. Хэрв үнэхээр тохиолдоогүй бол та ийм зүйл хизээж зохиохгүй шүү дээ. 3 дугаарт сайн мэдээний бичээчдийн найдвартай гэдэгт итгэх итгэл маань бусад түүхийн их сурвалжаар баталгааждаг. Ромын болон Еврейн түүхчид сайн мэдээний номын хүүрнэлүүдийн хэд хэдэн мэдгдлүүдийг баталж, орчин үеийн археологийн олдврууд ч тэдний дурдсан бүхэн үнэн болохыг нотолсон. Жишээлбэл залуу Плини
Suetonius, Tacitus, Iulius Africanus зэрэг Грек-Ромын түүхчид Есүсийн амьдрал цовдлол мөн үзүүлсээр буй нөлөөлөл зэргийн талаарх зарим үндсэн мэдээллийг дурдсан. Тэгэхээр еврейн түүхч Йосифос манай эртний 1-р зуунд Ромын удирдлагад зориулан юдэчүүдийн түүхийг бичиж байхдаа Есүс Христийг болдтоор амьдарч олон дагалдагчтай байсан гэж дурдсан байдаг. Манай эртний өмнөх 1-р зуунд Йосифостай нэг үед амьдарч байсан Ромын түүхч Тацитус ч мөн Есүс Христийн тухай болоод тэрээр олон дагалдагчтай байсан тухайн өгүүлсэн бий. Еврейн талмуд ч хүртэл Есүс үнэхээр байсан гэж дурдсан байдаг. 1-р зууны Палестин дэх нэгэн юудын талаар бид одоо 50 жилийн өмнөхөөс хамаагүй ихийг мэдэж байгаа. Энэ утгаараа сайн мэдээний номуудын найдвартай байдлыг өмнөхөөсөө илүү сайн авч үзэх боломжтой болсон гэж би боддог. Үүнийг бид мөхсөн тэнгисийн хуйлмал бичээсүүд, археологийн үнэт олдвор, тэдгээрийн уран зохиолын нээлтүүдээр дамжуулан мэдэх боломжтой. Мөн ариун газар дэх археологийн олдворууд шин нээлтүүд араасаа гарсаар байна. Тиймээс бид Есүсийн үйлчлэл ямар түүхэн нөхцөлд өрнсөн болохыг илүү их мэддэг болж байна. Мөн сайн мэдээний номуудад дурдсан зүйлс тухайн түүхэн нөхцөлтөйгөө баттай нийцэж байгаа эсхийг бид асууж мэдэх янз бүрийн арга зам байдаг. Иймэрхүү тодорхой түүхэн нөхцөлд Есүсийг еврей багш гэж харах нь нийцж байна уу? Ерөнхийдөө энэ нь маш сайн тохирч байна гэж би бодож байна. Ялангуяа 66-аас 70 оны еврейчүүдийн бослогын дараа еврейн Палестин дэх нөхцөл байдал эрс өөрчлөгдсөнийг бид санаж байгаа үед. Тиймээс сайн мэдээний номууд нь тэр бослогын дараах еврейчүүдийн нөхцөл байдлыг дүрслэггүй нь тухайн үеэс өмнөх багахан цаг хугацаанд бичигдсэн гэдэг нь тодорхой. Үүнийг нотлохын тулд бид 1-р зууны юдизмын тухай бүх зүйлээ шавхах ч албагүй. Сайн мэдээний хүүрнэлд итгэх дөрөв дэх шалтгаан бол Есүсийн дагалдагчдын хүлээж авсан дасгалжуулалт нь Есүсийн үгс үйлдэлүүдийг хэрхэн үнэн зөв тэмдэглэж үлдээхийг тэдэнд заах хэрэгтэй байсантай холбоотой. Еврейн соёл дотор дагалдуулал нь өргөн дарахсан амьдралын хэв маяг байв. Үнэн дээр дагалдагч гэх еврей үгийг талмид гэх бөгөөд сурагч эсвэл суралцагч гэсэн утгатай. Тодорхойлбол дагалдагч гэдэг нь тодорхой мэргэн хүний эсвэл рабигийн сурагчийг хэлдэг байв. Түүнчлэн Есүсийн үеийн еврейн соёлд рабигаас суралцах гол дасгалуудын нэг нь цээжлэх явдал байжээ. Мөн түүний дагалдагч нарын нэг үүрэг бол багшийнхаа үг ба мэргэн ухааныг сурах явдал байв. Лук 6-гийн 40-р ишлэлд Есүсийн дагалдагч нартай хэлсэн үгийг сонсцгоё. Энд шавьнд багшийнхаа дээгүүр байдаггүй. Бүрэн суралцах аваас хинч багш шигэ болж болно гэжээ. Үүгээр Есүс өөрийг нь дагдаг хүн бүр өөрийнх нь үг сургаал, үйл хэргийг судалж суралцсан амьдралаа тэдгээрээр хэлбэршүүлэх ёстой гэжээ. Есүстэй хамгийн ойр байсан 12 дагалдагчдад нь Есүсийн сургаалыг сурах их үүрэг хариуцлага ирсэн бол Есүсээс суралцсан бусад олон хүнч мөн адил түүний үг сургаалыг ой тойндоо хадгалах гэж хичээсэн нь лавтай. 5 дугаарт сайн мэдээний бичээчид үнэн бөгөөд найдвартай тэмдэглэл хэрэгтэйг онцолсон теологийн хүчтэй итгэл үнэмшилтэй байсныг бид яагаад ч дутуу үнэлж болохгүй. Жишээлбэл Иохан 20:31 дээр илч дараах үгсийг бичсэн. Энд тэрээр Есүс бол Христ, Бурхны хүү мөн гэдэгт та нар итгээсэй гэсэндээ эдгээр нь бичигдсэн юм. Тийхүү итгэснээрээ та нар түүний нэрээр амьтай болох юм гэжээ. Энэ багц хэсэгт Иохан хүмүүс Есүсийн тухай үннийг мэдэж хүлээн зөвшөөрч байж л Бурхны амийн билгийг хүлээн авах боломжтой гэдгийг шууд тодорхой хэлсэн. Үүнтэй адилаар Матай өөрийнхөө сайн мэдээний номын 28-ын 19-с 20 дугаар ишлэлд Есүсийн хэлсэн үгийг тэмдэглэжээ. Энд Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуул. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа гэжээ.
Энд Матай дагалдагчдыг Есүсийн тушаасан бүхнийг заах үүрэгтэй гэжээ. Есүсийн жинхэнэ дагалдагчдын хувьд тэрээр түүний хэлсэн зүйлсийн талаар үнэн зөв тэмдэглэлийг бичиж үлдээх хэрэгцээг үл тоомсорлох боломжгүй байв. Сайн мэдээний бичээчид Есүсийн амьдралын үйл явдлыг зөвхөн түүхэн үнд цэнийн үүднээс тэмдэглээгүй. Эсвэргээр тэдний Есүст итгэх итгэл нь түүний тухай түүхэн баримтуудыг л мэдэх явдлаас хамаагүй илүү гэдгийг мэдэж байв. Гэвч тэд жинхэнэ итгэл нь худал эсвэл төөрөгдүүлсэн түүхэн тэмдэглэлээр үндэслэх боломжгүй гэдгийг бас мэдэж байлаа. Тэд уншигчдыг түүхэн бодит Есүс болох жинхэнэ Есүст итгээсэй гэж хүссэн учраас Есүсийн үг үйлдэлийг тодорхой бөгөөд үнэн зөв илэрхийлсэн. 6 дугаарт Библийн бусад бүхий л бичээчдийн адил сайн мэдээний номын бичээчид Есүсийн үг ба үйл хэргийн тухай тэмдэглэлээ бичихийн тулд цор ганцаараа хөдөлмөрлсөнгүй. Ариун сүнс тэднийг энэ зүтгэлд нь хөтлсөн. Бичвэрийн онгод оруулалт бол амин чухал онол сургаал юм. Яагаад гэвэл энэ нь бүх бичвэрийг туйлын ганц зорилготой болгодог. Тиймээс бид сайн мэдээний номуудыг харах үедээ 4 өөр бичигч Есүсийн талаар 4 өөр өнцгөөс илэрхийлж байгаад талархаад зогсохгүй. Эдгээрийг бүгдийг нь ариун сүнс онгод оруулсан гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэд теологийн хувьд өөрсдийн гэсэн ялгаатай сэдэлтэй байсан л да. Мөн бичиж буй хүлээн авахчт нь ч Есүстэй харилцсан туршлага нь ч нөхцөл байдал нь ч тэр өөр байсан. Хэдийгээр эдгээр нь өөр ялгаатай бичээчдэд тулгуурласан боловч тэдний дотор гайхалтай нэгдмэл чанар байсан. Бичвэрийн сүнсний онгод нь хүмүүний оролцоо үйл хэргийг хүчингүй болгодоггүй. Харин Бурхан эдгээр хүмүүсийн зүтгэлээр дамжуулан өөрийн яг хүссэн санаагаа бичүүлсэн юм. Иохан 14-ийн 25-аас 26 дээрх Есүсийн үгийг хамтдаа сонсцгоё. Энд би та нартай хамт байхдаа эдгээрийг хэллээ. Харин туслагч буюу миний нэрээр эцгийн минь илгээх ариун сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно гэжээ. Есүсийн дагалдагч нарын цээжлэх ой хичнээн сайн байлаач бүгдийг нь мэдэж тогтоох боломжгүй юм. Тийм учраас Есүс өөрийн элч нартай ариун сүнсийг амлаж илгээсэн. Мөн Есүсийн юу үйлдэж бас үгүйснийг чуулган 100-100-ны турш санаж байх боломжийг ариун сүнс нээж өгсөн. Иохан өөрийн сайн мэдээнийхээ номын 21-ийн 25 дугаар ишлэлд энэ тухай өгүүлдэг. Тэрээр Есүсийн үйлдсэн өөр олон зүйлс бий. Хэрв тэдгээрийг нэг бүрчлэн бичсэн бол бичигдсэн номууд нь энэ дэлхийд багтахааргүй байх байсан гэж би боддог гэжээ. Есүсийн тухай хүмүүстэй ярилцах нь сонирхолтой байдаг. Хэрв та хэн нэгнээс Есүс гэж хинбэ гэж асуувал зарим хүмүүс түүнийг раби эсвэл тэр бол багш юм гэж хэлэх байх л да. Эсвэл та дэлхийн янз бүрийн шашин өөр бүлэг хүмүүс түүний талаар олон янзын ойлголттой байдаг гэдгийг олж харна. Гэвч Бурхан өөрийн мэрэгэн ухааныхаа дагуу ариун сүнсээрээ дамжуулан нүдээр үтсэн гэрч нараа итгэлийг хадгалан авч үлдэх 4 хүрнэлийг бичгэд удирдсан юм. Ийхүү бидэнд Матай, Марк, Лук, Иохан ном байгаа юм шүү дээ. Ингэхдээ бичээж өөртөө эсвэл өөрт буй их сурвалжуудад тулгуурласан байх нь чухал биш. Хамгийн гол нь бидэнд нүдээр үтсэн гэрч нарын ариун сүнсээр хамгаалагдсан гэрчлэл бий. Энэ нь л гол шалгуур болдог. Тиймээс хэрв хэн нэгэн хүн Есүс үнийг ингэж хэлсэн, ингэж хийх байсан, ингэж хийхгүй байсан гэж хэлбэл тэдгээрийг нэгталж харах няцаагдашгүй баримт бидэнд байгаа юм. Бурхан эдгээрийг итгэлийн маань тулгуур чулуу болгон бидэнд өгсөн билээ. Бид сайн мэдээний номуудын уран зохиолын төрлийн талаар авч үзлээ. Тиймээс одоо эдгээр нь эрх мэдэл бүхий бичвэр гэдэг үүднээс тэдний чуулган дах байр суурийг нь авч үзэхэд бэлэн болжээ. Бид эдгээр номуудын чуулган дах байр суурийг тэдгээрийн найруулга зүй болон эдгээр нь алдаа мадаггүй Бурханы үг гэдэг байдлаар судлах болно. Эхлээд тэдгээрийн найруулга зүйн талаар харцгаая. Бид сайн мэдээний номуудын найруулга зүйн тухай ярихдаа тэдгээрийг хэрхэн бичигдсэн арга замыг сандаг. Тэдний бичээчд нь хэн байсан бэ? Эдгээр номыг тэд яагаад бичсэн бэ? Тэд эдгээр номыг хэрхэн бичсэн бэ? Иймэрхүү асуултуудыг судлах нь Христэд итгэгчдийн хувьд чухал юм. Учир нь тоо томшгүй олон тайлбарлагчид тухайн номын тэнгэрлэг эрх мэдлийг бууруулахын тулд хүний оролцоо үйл явц дээр нь төвлөрөх гээд байдаг. Сайтар судал шинжлэх нь эдгээр сайн мэдээний номууд нь хүний гарын бүтээл төдийгүй. Бурханы үг гэдэгт итгэлтэй байхад маань тусалдаг нь сайн хэрэг. Сайн мэдээний номуудын найруулга зүйтэй хамааралтай 3 асуудлыг бид авч үзэх болно. Нэгдүгээрт бид сайн мэдээний янз бүрийн түүхүүдийн ижил төстэй байдлыг судлах болно. Хоёрдугаарт
бид эдгээр ижил төстэй байдлыг тайлбарлахын тулд бий болсон найруулга зүйн зарим онолыг судлах болно. 3 дугаарт бид эдгээр онол нь баталгаатай эсэх талаар зарим нэг тайлбар өгөх болно. Ингээд эхлээд сайн мэдээний номуудын ижил төстэй байдлын талаар ярилцаж эхэлцгээе. Матай, Марк, Лук нар сайн мэдээний түүхээ тус тусдаа бичсэн боловч тэднийг ихэвчлэн бүлэглэж синоптик сайн мэдээний номууд гэж нэрлэдэг. Синоптик гэдэг нь хамтд нь харах гэсэн утгатай нэр томьёо. Үндсэндээ ижил төстэй мэдээ баримтаар дүүрэн байдаг тул инхүү нэрлэдэг. Эдгээр нь Есүсийн үг, үйл хэргийн талаарх ижил төстэй олон түүхүүдийг багтаасан байдаг. Мөн тэд Есүсийн өгүүлсэн нэг утга санааг илэрхийлэхдээ ихэвчлэн яг ижил үгсийг ашигладаг. Жишээ болгон Есүсийн саа өвчтэй хүнийг эдгээсэн талаарх түүхийг авч үзье. Матай 9:6 дээр бид эзний үг ба үйлсийн талаар олж хардаг. Энд тэгвэл хүний хүү газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд тэрээр саа өвчтөнд бос дэвсгэрээ аваад гэртээ харь гэжээ. Одоо харин Марк 2-ын 10-аас 11-р ишлэлийг хамтдаа харцгаая. Энд харин хүний хүү газар дээр нүгэл бүрийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд тэрээр саа өвчтөнд би чамд хэлье. Бос дэвсгэрээ аваад гэртээ харь гэв. Мөн Лук 5-ын 24-р ишлэлийг харвал харин хүний хүү газар дээр нүгэл бүрийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд саа өвчтөнд би чамд хэлье. Бос дэвсгэрээ аваад гэртээ харь гэжээ. Энэ жишээнээс бид нэг л гайхамшигын түүхийг бичихтэй синоптик сайн мэдээний номын үг бүр нь бараг л адилхан байгааг харж байна. 3 синоптик сайн мэдээний номуудын дор хаяж 2-оос нь олдсон үүнтэй адил бусад түүхүүд ч мөн бий. Тухайлбал уйман өвчтэй хүний эдгэрэл, Капернаумд чөтгөрийг хөөн зайлуулсан түүх, мөн Петрийн хадам ихийн эдгэрэл, Яирын охины амьлал, 12-т эрх мэдлийг даатгсан түүх, Есүс усан дээр алхсан тухай, мөн хатингар гартай эрийн эдгэрэл, 5,000 хүнийг 5 далах 2 загсаар хоололсон түүх болон Есүсийн дүр төрх хувиран өөрчлөгдсөн зэрэг түүхүүд орно. Матай, Марк, Лук гэсэн 3 сайн мэдээний номууд нь альва зүйлсийг ижил төстэй өнцгөөс өөрөөр хэлбэл нэг нүдний шилээр хардаг учраас тэднийг синоптик номууд гэж нэрлэдэг. Энэ нь заримдаа ганцхан л хангалттай байхад яагаад 3-3 хэрэгтэй гэж гисэн сэтгэгдэл төрүүлдэг. Синоптик сайн мэдээний 3 номуудын аль нэг нь л байхгүй байвал тун харамсалтай хэрэг болох байв. Яагаад гэвэл эднэр нь тус бүрдээ өөр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулдаг. Эдгээрийн хоорондын ялгааг олж харах нь зүйтэй. Маркийн сайн мэдээ бол бусад сайн мэдээнүүдээс хамаагүй илүү өнгө будгийг хослуулсан зарим нэг түүхүүдийг илүү дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг онцлогтой ном юм. Хэдийгээр энэ нь бусдаас илүү богино номд тооцогддог ч түүхийг илүү дэлгэрэнгүй өгүүлдэг. Харин Матай бол сайн мэдээндээ илүү их зүйлийг оруулахыг хичээсэн учраас түүхүүдийг илүү товч болгон шахаж багтаасан байдаг. Ялангуяа Матай Есүсийн сургаалыг оруулахыг зорьсон байдаг бол хачирхалтай нь Маркийн сайн мэдээнд Есүсийн ихэнх сургаалыг хассан байдаг. Тиймээс Матай сайн мэдээнд Есүсийн эрх мэдэл үг сургаалын талаар ихээхэн өгүүлдэг тул хэрэв та Есүсийн сургаалын нэг төрлийн цомхон эмгэтгэлийг уншихыг хүсвэл Матай сайн мэдээ гэж хэлмээр байна. Тэгвэл Лук бидэнд юу өгсөн бэ? Лук бидэнд бүр их сургаалыг тэмдэглэж үлдээсэн. Тэрээр Матай дээр гардгаас ч илүү олон сургаалт зөвлөлүүдийг бичиж үлдээсэн. Мөн Есүсийн хүмүүн дүр төрхийг олон байдлаар тусган харуулсан байдаг. Ингэхдээ тэрээр бүх л төрлийн хүмүүстэй харилцаж тэдэнд хайр халамж үзүүлж буй тухай өгүүлдэг. Зарим хүмүүс Лукын зөвхөн эмч бус, зарим талаараа сэтгэл зүйч байсан гэж үздэг. Тэр хүний сэтгэл хөдлөлийг маш сайн илэрхийлж чаддаг байв. Дээрх бүгдээс харвал бидэнд маш үн цэнтэй 3 өөр бичвэр байгаа нь илэрхий байна. Тиймээс эдгээрийг бүгдийг нь үнэлж байх ёстой гэж би боддог. Үндсэндээ Есүсийн амьдралын нэг л ижил гэж хэлж болох түүхийг өгүүлэх 3-3 сайн мэдээний ном бидэнд байгаагийн гол шалтгаан бол Есүс хинбэ гэдгийг ганц номоор илэрхийлэхийн аргагүй баялаг бас гайхалтай биширмээр байсан явдал гэж би боддог. Тиймээс бид Бурхны зорьсон зүйлийн талаар бодоход Есүсийн хийсэн, хэлсэн, гүйцэлдүүлсэн зүйлсийн ач холбогдлыг нэг зохиолч бидэнд хангалттай илэрхийлж чадахгүй. Гэсэн хэдий ч бид сайн мэдээний 3 номын ялгаатай талуудад тун мэдрэг хандах ёстой гэдгийг нэмж хэлмээр байна. Тийм ээ. Тэд үндсэндээ ижил зүйлийг хэлдэгч тус бүр өөр өөрийн гэсэн өнгө аястай. Тиймээс нэг талаараа тэд Есүсийн юу хийж, юуг гүйцэлдүүлсэн тухай үндсэн түүхийг бидэнд өгүүлэхийн хажуугаар Есүсийн ялгаатай талуудыг бидэнд харуулдаг. Тэгэхээр энэ нь калейдоскоп буюу
гэрлийн дуран авиатай төстэй юм. Бүх зүйлс үүн дотор байх боловч өөрөөр өнцгөөс нь харвал Есүсийн зургийг өөрөөр талаас харж байгаатай адил байна. Ийхүү Есүсийг олон талаас нь харах боломжийг олгосон байгаагаас нь бид ариун сүнсний онгод буюу Бурхны мэрэгэн ухааныг харж болдог. Синоптик сайн мэдээтэй харьцуулахад Иохны сайн мэдээний ихэнх материал их өвөрмөц. Хэдий Иохны хувьд мөн Есүсийг усан дээр алхаж 5,000 хүнийг хооллож байсныг дурдсан авч синоптик сайн мэдээний номуудад тэмдэглэгдээгүй олон үйл явдлыг багтаасан. Жишээлбэл Есүсийн усыг дарс болгон хувиргасан тухай. Самар эмэгтэйтэй Есүс ярилцсан тухай. Есүс Лазарыг үхлээс амьлуулсан тухай Иохан бичсэн. Харин Есүсийн үйлчлэл ба амьдралын түүхүүд нь сайн мэдээний 4 номд харилцан адилгүй байдаг. Гэвч Есүсийн баптизм, сүүлчийн зоог, загалмайн үхэл ба амьдлалын тухай бүгдээрээ гэрчлэн өгүүлдэг. Сайн мэдээний номуудын ижил төстэй болон ялгаатай талууд нь олон маргаантай тайлбарууд руу биднийг хөтэлдэг. Тиймээс одоо сайн мэдээний номуудын найруулга зүйн онолын талаар авч үзцгээе. Синоптик сайн мэдээний номуудын хооронд ижил төстэй зүйл олон байдаг учраас эрдэмтэд тэдгээрийн найруулга зүйн түүхийн талаар олон онолыг боловсруулсан. Эдгээр онолууд нь ихэвчлэн нэлээд цогц байдаг. Бид үүнийг анх судалж эхлэхэд төөрөлдмөр байж мэднэ. Бид хамгийн түгээмэл онолуудыг дараах байдлаар нэгтгэн харж болох юм. Ихэнх тайлбарлагчид Маркийг анх бичигдсэн гэж итгэдэг төдийгүй Матай, Лук нар Маркаас болон бусад их сурвалжаас ашигласан гэж үздэг. Гэхдээ бусад тайлбарлагчид Матай ном анх бичигдсэн бөгөөд Марк Матай материалыг ашигласан, Лук нь Матай Марк хоёрын материалыг ашигласан гэж үздэг. Зарим хүмүүс Матай, Лук хоёулаа бидэнд байхгүй их сурвалжид үндэслсэн. Марк дээрх хоёрын аль альных нь материалыг ашигласан гэж үздэг. Таны харж байгаачлан эдгээр онолын ерөнхий шинж чанаруудыг харьцуулах нь хүртэл бага зэрэг төөрөлдүүлмээр байгаа биз? Эсвэргээр Иохны зохиомж нь нэлээд энгийн. Ихэнх тайлбарлагчид түүнийг 1-р зууны төгсгөл үед бичсэн. Дор хаяж нэг, магадгүй бүх синоптик түүхүүдийг мэддэг байсан гэдэгтээ санал нийлдэг. Тэрээр синоптикт аль хэдийн дурдсан байсан ихэнх материалыг давтахаас зайлсхийж, үйлчилж байсан талбартай хамгийн их хамааралтай, ач холбогдолтой байсан нэмэлт мэдээллийг өгсөн байна гэж үздэг. Ингээд найруулга зүүн эдгээр онолуудыг харгалзан үзсэн тул одоо бүгдээрээ эргэлзээгүй баримтлах ёстой зүйлсийн талаар ярилцгаая. Юуны түрүүнд Библийн бичээчид аман болон бичгийн уламжлалуудыг байнга ашигладаг байсан. Эдгээр нь бичвэрүүдийн онгод ба эрх мэдлийг алдагдуулдаггүй байсныг бид ойлгох ёстой. Тиймээс сайн мэдээний бичээчдийн хинж бай өмнө байсан их сурвалжид тулгуурласан гэдэгт итгэх нь зарчмын хувьд буруу зүйл биш юм. Энэ талаар Лук 1:1-3 дээр өгүүлдэг. Энд бидний дунд биелсэн үйл явдлуудын тухай хүүрнэлийг олон хүн эмэгтгэхийг хичээсэн билээ. Анханаас нь нүдээр үзсэн гэрчлэгчд хийгээд үгийн үйлчлэгч болгосдоос бидэнд уламжлагдсны адил би ч бас энэ бүгдийг эхнээс нь нэгтлэн судалсан тул танд дэс дараалан бичиж өгөх нь зүйтэй юм гэжээ. Сайн мэдээний бусад бүх бичээчид Лукийн өгүүлсэн шиг маш тодорхой илэрхийлээгүй авч ижил төстэй их сурвалжуудтай холбоотой байсан бололтой. Хэрв бид ихэнх тайлбарлагчид шиг Маркийг хамгийн түрүүнд бичсэн гэж таамаглавал түүний хувьд өмнө нь бичигдсэн сайн мэдээг олж авах боломжгүй учраас гарцаагүй аман уламжлалуудыг ашигласан. Эсвэл дор хаяж дотны найз Петрээс мэдсэн биз. Лук, Матай 2 Маркийн сайн мэдээг загвар болгон ашигласан байж магадгүй. Үүнээс гадна Матай, Иоханаар Есүсийн амьдрал, сургаалын тухай өөрийн гэсэн туршлага дурсамжтай байсан. Өмнө дурдсанчлан 4 бичээчид бүгд ариун сүнсээр алдаа мадаггүй удирдуулсан байдаг. Дүгнэж хэлэхэд бид сайн мэдээний номуудын хоорондын харилцааны талаарх онолуудын ач холбогдыг ойлгож үнэлж болно. Гэхдээ бид тэдний бүх нарийн ширийн зүйлийг ойлгох, эсвэл аль нэг онолыг нь тууштай хатуу баримтлах ёстой гэж бодох ёсгүй. Эдгээр онолууд нь сайн мэдээний бичээчдэд олон их сурвалжаас мэдээлэл авч Есүсийн амьдрал, сургаалын талаар найдвартай түүхийг бүтээх чадвартай байсан гэдэгт итгэлтэй байхад чиглүүлдэг. Тэдний тэмдэглэлд давтсан зүйл байгааг олж харахдаа хинэнч төрүүлж бичсэн бай тухайн сайн мэдээний бичээчдийн өөр өнцгүүдийг харах боломж бидэнд байдаг. Мөн бид сайн мэдээний номуудын аль нэгэнд нь л гардаг зүйлийг уншихдаа тухайн бичээчийг онцгой зорилгын үүднээс судлах боломжтой.
Сайн мэдээний 4 номын найруулга зүүн талаар авч үзсэн тул одоо бид тэднийг алдаа мадаггүй эсхийг авч үзэхэд бэлэн боллоо. Анхны зууны сүм чуулганы үед элч нарын үеийн чухам аль номууд нь үнэхээр шинэ гэрээнд хамаарах талаар зарим санал зөрөлдөөн гарч байв. Эртний чуулганы зарим удирдагчид шинэ гэрээнд одоо байгаа бүх номыг хүлээн зөвшөөрдөггүй байв. Бусд нь одоо байгаа 27 номоос гадна нэмэлт ном оруулах ёстой гэж үздэг байв. Гэвч эдгээр маргаанд Матай, Марк, Лук, Иохан нарын талаар юр дурддагдаагүй. Бурхны итгэмжит чуулганууд сайн мэдээний эдгээр 4 номыг үргэлжил жинхэнэ эрх мэдэлтэй номууд хэмээн хүлээн авдаг байжээ. Жишээлбэл манай эртний 185-аас 254 он хүртэл амьдарч байсан 3 дугаар зууны чуулганы эцэг орийг нь одоо бидэнд буй шинэ гэрээнд байгаа сайн мэдээний 4 номыг л жинхэнэ баттай гэж маргаж байлаа. Манай эртний 263-аас 340 оны хооронд амьдарч байсан чуулганы түүхч Йосиби оригны талаар иш татсан байдаг. Йосиби чуулганы түүх 6 дугаар номынхаа 25 дугаар бүлгийн 4 дугаар хэсэгт оригны үзэлтэй холбоотой зүйлийг дурдсан байдаг. Энд сайн мэдээний 4 ном бол Тэнгэрийн доорх Бурхны чуулганд буй маргахын аргагүй баттай бичвэрүүд мөн гэжээ. Нэмж дурдахад үүнээс 100 жилийн өмнө буюу манай эртний 130-аас 202 онд амьдарч байсан чуулганы эцэг Иренаус тэрсүүдийн эсрэг бүтээлийнхээ 3 дугаар номын 11-р бүлгийн 8 дугаар хэсэгт дөрвөн талд сайн мэдээний номуудын талаар нэг ижил зүйлсийг өгүүлдэг. Түүний бичсэн зүйлийг сонсцгоё. Энд тэрээр сайн мэдээний номууд нь тооны хувьд одооныхоос илүү олон эсвэл цөөн байх боломжгүй. Хүмүүст илчлэгдсэн Есүс тэрээр бидэнд сайн мэдээний 4 өнцгийг өгсөн. Гэвч эдгээр нь хамтдаа нэг сүнсээр холбогдсон билээ гэсэн байна. Иренаус энэ 4-ийн аль нэг нь маргаантай байсан. Эсвэл чуулганы мөргөлд эдгээр 4-өөс өөр сайн мэдээг ашиглаж байсныг мэдэхгүй юм байна гэж хэлжээ. Сайн мэдээний эдгээр 4 номд анхны чуулган итгэл төгс байсан дор хаяж 3 шалтгаан бий. Нэгдүгээрт өөрсдийнхөө нэрээр нэрлсэн найдвартай бичээчид бичсэн учраас чуулган сайн мэдээний номуудыг найдвартай гэж хүлээн авсан. Сайн мэдээний номууд анхандаа тодорхой нэргүй бичигдсэн байх магадлалтай. Гэхдээ тэдгээрийг анх хэвлэгдэх үед бичээчдийг нь таньдаг хүмүүс хүлээж авсан гэж харагддаг. Эсвэл бүр бичээчийн нэрийг тодорхой бичиж тараасан ч байх магадлалтай. Эрт дээр үеэс Христ итгэгчдийн бичвэрүүдэд сайн мэдээний номуудыг Матай, Марк, Лук, Иохан гэдэг нэрстэй холбож бичсэн байдаг. Тэдгээр 4 хүн бол шинэ гэрээнд нэр хүндтэй чуулганы удирдагчид гэдгээр танигдсан хүмүүс байлаа. 2 дугаарт эдгээр номууд нь элч нараар батлагдсан гэдэг үндслэлээр эртний Христ итгэгчид мөн л сайн мэдээний номуудын канон дэх байр сууринд итгэлтэй байсан. Матай, Иохан нар Есүсийн үг ба үйл хэргийг нүдээр үзэж гэрчилсэн элч нар байв. Марк бичсэн зүйлийнхээ ихэнхийг Петрээс авсан байх гэж үздэг. 1-р Петрийн 5:13 дээр Петр Маркийг миний хүү хэмээн илэрхийлэн бичсэн нь бий. Бидний хэдийнэ үзсэнчлэн Лук 1:1-4 дээр Лук өөрийн ажлыг нүдээр гэрчлэгсдийн ярианд үндэслэсэн гэдгээ тайлбарлсан. Түүгэрч барахгүй Йосиби чуулганы түүх номонд элч Иохан нь бусад 3 сайн мэдээний номууд нь өөрийнхөөс нь өмнө бичигдсэн гэдгийг биечлэн баталсан байдаг гэжээ. Элч Иохны тухай бүтээлийнхээ 3 дугаар номын 24 дугаар бүлгийн 7 дугаар хэсэгт Йосиби юу гэж бичсэнийг харцгаая. Энд Матай, Марк, Лук нар бүгдийн гарт болон түүний өөрийнх нь гарт очсон бөгөөд тэрээр тэднийг хүлээн зөвшөөрч тэдний үнэн байсныг гэрчилсэн гэж 3 сайн мэдээний ном аль хэдийн дурдсан. 3 дугаарт 1-р зууны чуулганы гэрчлэл нь сайн мэдээний 4 номыг дэмждэг. 4 ном бүгд Есүсийн амьдрал үйлчлэлийг нүдээр гэрчлэхсэд нь тэдгээрт буй түүхийг үгүйсгэх эсвэл батлах хэмжээний хангалттай он цагийг илээсэн. Нүдээр гэрчлэхсэд нь эдгээр номуудыг чуулганд маш эрт хүлээн авснараа үүнийг баталсан байдаг. Бурхан өөрийн үгэнд өөрийн дуу хоолойг батлан гэрчилдэг. Гэвч бид бичвэрт дурддагдсан түүхэн үйл явдлуудыг харж болох бөгөөд тэдгээр нь түүхийн талаар бусад их сурвалжаас олж авсан бидний мэдлэгтэй уялдаж байдаг нь тун
ёстой. Библиэд нийгмийн болоод улс төрийн нөхцөл байдал, газар зүй болон бусад бүх төрлийн зүйлс дурддагдсан байдаг. Эдгээр нь бидний мэдих түүхийн цаг хугацаатай. Тэр дундаа сайн мэдээний номууд бичигдсэн 1-р зууны үеийнхтэй нийцэж байдаг. Гэсэн хэдий ч бид Библиэд их түүхэн тодорхой зүйлс болон тэдгээрийн талаарх түүхэн нөхцөл байдлыг харвал эдгээр нь яг л болно гэсэн цагта ариун сүнсний гэрчлэлийн хамт болсон нь хангалттай үндэслэл болж өгдөг. Тиймээс бид эдгээрийг Бурхны үг мөн гэсэн бүрэн дүүрэн итгэлийг олж авдаг. Тиймээс бидний мэдих каноны 4 сайн мэдээ болох сайн мэдээний эдгээр номуудыг элч нараас буюу элчид их сурвалжаас ихтэй гэж хүлээн авдаг. Мөн Есүсийн хэн байсан, юу хийсэн, юу заасан зэргийг нүдээр үзэхстийн итгэж болох үз үнэн баттай гэрчлэл гэж үздэг. Сайн мэдээний номуудыг найдвартай, онгод оруулагдсан, бодит, баримтад үндэслэгдсэн гэд шууд хэлэх олон шалтгаан бий. Гэхдээ магадгүй миний хэлж чадах хамгийн чухал нь бол нүдэн гэрчүүд өөрсдийн гэрчлэлээ амьдралаараа тамгалсан явдал юм. Тэдний нэг нь дашурдуулж, зодуулж, шоронд хаягдан, загалмайд цовдогдохоос өмнө бодохдоо эн чинь зүгээр л нэг түүх шүү дээ гэж хэлнэ гэж бодох бах. Тэд хэлсэн зүйлийнхээ төлөө үхсэн. Мэдээж хэрэг хүмүүс худал хуурмаг зүйлсийн төлөө өгөхөд бэлэн байдаг нь тун элбэг байсан гэдгийг бид бүгд мэднэ. Худал хуурмагийн төлөө инхүү үхэж буй хүмүүсийн дийлийнх нь тэдгээрийг худал гэдгийг мэддэггүй. Хэрвээ энэ худал нь тэднийг амьдралынхын туршид асар их эрх мэдэл, эд баялаг нэр хүндтэй болгосон бол тэд худал гэдгийг мэддэг хэдий ч үхэж магадгүй юм. Гэхдээ цөөхөн байх нь ойлгомжтой. Сайн мэдээний бичээчдийн алинд нь ч ийм зүйлс байсангүй. Тэд энэ дэлхийд хэн ч биш байсан. Тэд үргэлж цухтаж, үгээрэн хоосорч, золиос болж, зодуулж дараа нь өгсөн. Тийм боловч тэдний хэнэнч гэрчлэлээсээ буцсангүй. Тийм учраас бид эдгээр нь үнэн бодтой гэдэгт баттай итгэж болдог. Ингээд бид сайн мэдээний номуудын уран зохиолын төрлийг судалж, чуулган дахь тэдний байр суурийг харлаа. Одоо шинэ гэрээний сайн мэдээний эдгээр 4 номын нэгдмэл байдлын талаар үзэхэд бэлэн боллоо. Бид сайн мэдээний номуудын нэгдмэл байдлын талаар авч үзэхдээ нэгдүгээрт ном бүр нь Бурхны хаанчлалын талаар нэг ижил түүхийг өгүүлдэг болохыг харна. Хоёрдугаарт тэдгээр нь бүгд Бурхны хаанчлалыг авчирч буй Есүсийг онцлсон болохыг судална. Тэгэхээр эхлээд шинэ гэрээний сайн мэдээний ном тус бүр нь бүгдийг хамарсан нэг ижил түүхтэй холбогдсон байдаг гэдгийг авч үзцгээе. 4 ном бүгд нэг ижил сайн мэдээний түүхийг буюу Есүсийн сайн мэдээг өгүүлдэг. Матай, Марк, Лук, Иохан нарын номонд өгүүлсэн түүхийг ерөнхийд нь сайн мэдээ гэж хэлж болно. Чухамдаа ийм л учраас номуудыг өөрсдийг нь сайн мэдээний номууд гэж нэрлсэн. Эдгээр нь сайн мэдээний түүхийг өгүүлдэг номууд гэсэн үг. Тэгвэл сайн мэдээний түүх гэж чухам яг юу вэ? Сайн мэдээ гэдэг үг нь грек хэлний евангелион гэсэн үгийн орчуулга. Энгийнээр сайхан мэдээ гэсэн утгатай. Тиймээс Библиэд Есүсийн сайн мэдээний тухай ярихдаа Есүсийн талаарх сайхан мэдээ гэж илэрхийлдэг. Гэхдээ яахлаараа энэ нь сайхан мэдээ болох вэ? Есүс гэж хэн бэ? Сайн мэдээний номууд нь Есүсийн тухай ямар түүх өгүүлдэг вэ? Эдгээр асуултанд хариулахын тулд бид сайн мэдээ гэдэг үг заримдаа эртний ертөнцид маш тодорхой төрлийн мэдээг хэлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайлбал дайчин хаад эсвэл эзэн хаад шинэ газар нутгийг эзлэн авч ялалтаа зарлан тунхаглахдаа ийхүү сайхан мэдээ гэж нэрлэдэг байв. Энэхүү сайн мэдээ буюу сайхан мэдээ гэдэг нь хааны ялалтын тунхаг байсан бөгөөд түүний хаанчлал нь ард түмэндээ ивэл ёроолыг авчрах болно гэсэн утгыг агуулдаг байв. Үнэн хэрэгтээ энэ нэр томьёог хуучин гэрээнд заримдаа яг ингэж ашигладаг байсан. Жишээлбэл Исая 52-ын 7-р ишлэлд энэ тухай өгүүлдэг. Энд амар тайвныг сонирдуулж, сайн сайхныг мэдээлж, авралыг сонсгож, Сионд хандан чиний бурхан эзэн хаанчлах нэ гэж хэлэх сайн мэдээ авчрагчийн хөл уулсын дээр юутай үзэсгэлэнтэй вэ гэжээ. Энэ ишлэлд Исая Иерусалимыг хүрээлэх уулан дээр буй элч нар Израилийн цөллөгийн хугацаа дууссан тухай сайн сайхан мэдээг тунхаглаж байгааг үзлээ. Бурхан бүхнийг хаанчилдаг учраас амар амгалан авралыг тэд зарлан тунхаглажээ. Исаягийн иш үзүүлгийн үеийн нөхцөл байдлыг харуул Бурханы хаанчлал буюу дэлхий дээр түүний хаанчлал байгуулагдах нь Израиль болон Юдагийн ард түмний сонсох ёстой сайхан мэдээ байсан юм. Энэ нь Бурханы хаанчлалын доор тэд дайснуудаас чөлөөлөгдөж, Бурханы дэлхий даяар хаан тулсад үрд амьдрах болно гэсэн мэдээ байв.
Гэвч Исаягийн өдрүүдэд Бурхан үүнийг хараахан хийгээгүй байсан. Исаягийн иш үзүүлэг нь ирээдүйд Бурхан бүх дэлхийг захирах хааны эрх мэдлээр ирэх өдрийг дисэн ядан хүлээж байв. Матай, Марк, Лук, Иохан нарын хэлсэн сайхан мэдээ бол тэрхүү хүсэн хүлээсэн өдөр нь Есүс дотор эцсийн байдлаар биелсэн гэдгийг үгүүлдэг. Сайн мэдээний бичээчид бүгд хуучин гэрээний иш үзүүлгүүдийг биелүүлж, Бурханы хаанчлалыг авчирсан нэгэн бол Есүс мөн хэмээн заах нэг ижил түүхийг өгүүлсэн. Тэд бол цор ганц хаан болох Есүсээр дамжуулан Бурханы хаанчлал дэлхийд ирсэн талаарх сайхан мэдээг тунхагласан үзэгсэлэнтэй хөлтөө элч нар байсан. Хаанчлал ирж буй тухай энэхүү нэг ижил түүх нь сайн мэдээний дөрвөн номуудад байдаг ерөнхий нэгдмэл байдлыг бий болгодог. Энэ баримтаас үзвэл шинэ гэрээний сайн мэдээний номууд нь сайн мэдээ болон сайн мэдээг тараах гэсэн нэр томьёог Бурханы хаанчлал гэдгийг тодорхойлсон хэллэгүүдээс хамаагүй бага ашигласан байдагт гайхах зүйлгүй. Матай, Марк, Лук, Иохан номын турш сайн мэдээ гэдэг үгийн янз бүрийн хэлбэрүүд нийтдээ 23 ишлэлд дурдсан байдаг. Харин эсрэгээр хаан, Бурханы хаанчлал гэх мэт хэллэгүүд болон Матай ном дох Тэнгэрийн хаанчлал гэсэн онцгой нэр томьёо нь 150 орчим удаа гардаг. Ингээд бид сайн мэдээний бүх номууд Бурханы хаанчлалын талаарх нэг л ижил түүхийг өгүүлдэг гэдгийг ойлголоо. Тиймээс одоо Есүсийг Бурханы хаанчлалыг авчирсан хаан хэмээн онцлсныг хамтдаа харцгаая. Есүс болон хаанчлалын талаар бидний энэхүү яриа 3 хэсэгт хуваагдана. Нэгдүгээрт Есүс хаанчлалыг авчирсан гэдгийг харуулах сайн мэдээний номуудад байгаа зарим нотлохоог авч үзнэ. Хоёрдугаарт Есүс болон хаанчлалын тухай ярихдаа ашигладаг Библийн үгсийг тайлбарлах болно. Гуравдугаарт Есүс хаанчлалыг үе шаттайгаар авчрах болно гэдгийг харна. Тэгэхээр эхлээд Есүс хаанчлалыг авчирсан гэдэг талаарх зарим нотлохоонуудыг авч үзцгээе. Сайн мэдээний номууд нь Бурханы хаанчлал Есүсээр дамжуулан ирсэн болохыг олон янзаар баталсан байдаг. Гэхдээ хичээлийнхээ зорилгын дагуу бид зөвхөн 3-т нь л анхаарлаа хандуулах болно. Нэгдүгээрт Бурханы хаанчлалын нотлохоо болон бид чөтгөрүүдийн дээгүүрх Есүсийн эрх мэдлийг авч үзэх болно. Матай 12-ын 28 дугаар ишлэлд Есүс юу гэж хэлснийг сонсцгоё. Энд харин би Бурханы сүнсээр чөтгөрүүдийг зайлуулсан. Тиймээс Бурханы хаанчлал та нар дээр ирчгээд байна гэжээ. Энэ багц хэсэгт Есүс чөтгөрийг хөөн зайлуулсан. Тэрээр чөтгөрүүдийг хөөн зайлуулж байгаа нь тэрээр Бурханы хаанчлалыг авчирсан гэдгийг баталдаг. Хоёрдугаарт эдгээр номууд нь Бурханы хаанчлал ирсэн гэдгийг өвчтөө хүмүүсийг идгээж үхэгсдийг амьлуулах хүч Есүст байсан гэдгээс харж болдог. Есүсийн идгэх хүч мөн дагалдагч нартаа өгсөн тэрхүү хүч нь Бурханы хаанчлалыг тэрээр авчирсан гэдгийг нотолдог. Бид энэ сэдвийг Матай 4-ийн 23-аас 24, 8-ийн 5-аас 13, 10-ийн 7-оос 8 зэрэг ишлэлүүдээс хардаг. Бид мөн үүнийг Лук 9-ийн 1-ээс 11, 10-ийн 9 болон бусад олон хэсгээс харж болно. Хаанчлал ирж буй нь Есүсийн нүглийг уучлах эрх мэдлээс мөн харагддаг. Исая 33-ийн 22-оос 24 дээр Исая ирэх Месаягийн талаар юу гэж зөвгөнснийг харцгаая. Энд учир нь эзэн бол шүүгч маань, эзэн бол хууль тогтоогч минь, эзэн бол хаан минь юм. Тэр л биднийг аварна. Би өвчтөй байна гэж нэг ч оршин суугч эс өгүүлнэ. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн хилэнц нүгэл уучлагдах болно гэжээ. Исая энд эдгэж уучлах эрх нь зөвхөн хаан болох Бурханд байдаг гэдгийг хэлсэн. Тэгэд тэрээр Месая дэлхий дээр Бурханы хаанчлалыг сэргээх үед эдгэрэлт уучлал нь эцэстээ Месаягаар дамжин ирнэ хэмээн иш үзүүлжээ. Энэ бол яг л Есүсийн хийсэн зүйл мөн. Тэрээр хүмүүсийг Бурханы хаанчлалд орохыг уриалсан. Тэр тэдэнд үхлийн оронд амь амьдралыг санал болгосон. Энэ бол нүглээс ангижрах мэдээ, авралын мэдээ байв. Есүс энэ талаар Марк 2-ын 9-11 дээр өгүүлсэн нь би энд саа өвчтөнд нүгэлч нь уучлагдсан гэж хэлэх, эсвэл бос дэвсгэрээ аваад яв гэж хэлхийн аль нь амархан бэ? Харин хүний хүү газар дээр нүгэл бүрийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд тэрээр саа өвчтөнд би чамд хэлье. Бос дэвсгэрээ аваад гэртээ хайр гэжээ.
Хаанчлалыг тээж буй хүний хүүгийн хувьд дэлхий дээр нүглийг уучлах эрх мэдэлтэй гэдгээ зарласнаар Есүс хүн бүрийг гайхшруулсан. Есүс дотор Бурхны засаглал ирчгээд байна. Бурхны захиргаа, Бурхны хаанчлал энэ дэлхийд одоо ирчихсэн. Энэ бол Бурхны ард түмэндээ зориулсан эвэл ерөөл гэсэн үг юм. Энэ нь Исаягаар дамжуулан олон жилийн өмнөөс иш үзүүлж байсан Бурхны амар амгалан эцэст нь ирсэн гэсэн үг билээ. Дээрх нотлохоог харгалзан эдгээр номуудын Есүс болон хаанчлалын тухай ярихдаа ашигласан үгсийн сангийн талаар ярилцъя. Христ итгэгчид заримдаа сайн мэдээний номуудаас Бурхны хаанчлалыг онцолсныг шууд анзаардаггүй. Нэг шалтгаан нь сайн мэдээний бичээчид энэ талаар бичгтээ маш олон янзын үг ашигласантай холбоотой. Тэд хаанчлал гэх мэт үгсийг ашигласан нь ойлгомжтой байдаг. Гэхдээ тэд мөн захиргаа, засаглал, эрх мэдэл, сэнти, Давидын хүү гэх мэт Бурхны дээд эрх мэдэл удирдлагыг заасан бусад олон үгсийг ашигласан. Шинэ гэрээний бичээчид Бурхны хаанчлалын тухай ярихдаа янз бүрийн үгсийг ашигласан байдаг бөгөөд зөвхөн тодорхой үгсийг төдийгүй холбоотой ойлголтуудыг ч мөн ашигладаг. Жишээлбэл Месиа буюу тослогдсон нэгэн гэсэн утгатай Христос гэсэн Есүсийн нэр нь хуучин гэрээнд Давидын хүү болох хааны тухай өгүүлдэг хэллэг юм. Эсвэл бид мөн Есүсийг Сесартай адил хаан болохыг илтгэх Куриос буюу эзэн хэмээсэн байдгийг харж болно. Цэсарыг ч мөн Куриос буюу эзэн гэдэг байсан юм. Тиймээс шинэ гэрээний бичээчдийн цаг хугацаа, нөхцөл байдалд эзэн гэх үгийн эрх мэдлийг хүмүүс ойлгож байсан юм. Мэдээж хэрэг бидэнд байгаа хамгийн чухал хэллэг бол Бурхны хаанчлал буюу Матай номдох Тэнгэрийн хаанчлал гэсэн хэлц юм. Тэгэхээр энэ хэлцийг хоёр янзаар ярьж болдог. Нэг нь Христ өөрийнхөө ард түмнийг захирч буй тодорхой засаг захиргааны тухай байна. Гэвч энэ нь Бурхны захиргаа буюу ард түмнээ захирч буй Бурхны эрх мэдлийн талаарх үгэнд хамаарах ойлголт юм. Тиймээс жишээ нь үүнтэй холбоотой дараагийн ойлголт бол дуулууртай байдлын талаарх ойлголт юм. Энэ нь Бурхны хаанчлал гэх томьёонд шууд хамааралтай харагддаггүй л дээ. Хэдий тийм ч энэ нь хааны эрх мэдэл, түүнд дуулууртай байх, тэрч байтугай Есүстэй харилцаатай байхаар дуудагддаг мөргөл хүндлэлийн ойлголттой ч шууд холбоотой байдаг. Зөвхөн нэг жишээ дурдахад Марк 2-ын 1-ээс 12 дугаар ишлэлд Есүс саа өвчтөе хүнийг идгээсэн түүхэнд хаан эсвэл хаанчлал гэсэн үгс байдаггүй. Гэсэн хэдий ч 10 дугаар ишлэлд Есүс хүний хүү газар дээр нүгэл бүрийг уучлах эрх мэдэлтэй гэснээр түүх бүхэлдээ хаанчлалын утгатай болохыг олж харахад хүргэдэг. Бурхны хаанчлал нь Есүсийн хүчрхэг эдгэх хүйс ба өршөөлийн үгсээр энэ дэлхийд ирсэн. Үнэн хэрэгтээ Бурхны хаанчлалын сүр жавхлантай эвэл ерөөлтөй шинжийг дүрсэлсэн хуучин гэрээний иш үзүүлгийн зураглалын цаана Есүсийн хийсэн эдгээр сайн зүйлс нь нэг талаар Бурхны хаанчлалын амталгаа байсан. Бурхны хаанчлалын талаарх хуучин гэрээний хүлээлт ба найдвар нь ялангуяа Исаягийн номонд өгүүлснээр Бурхан өөрийн хаанчлалыг байгуулахаар заларч захирахаар ирнэ гэсэн тэрхүү найдвар нь чухамдаа бүх зүйл зөв болж сэргэх тэрхүү цагийн төлөөх найдвар байсан юм. Тийм болохоор Есүсийн үйлчлэл болон сайн мэдээний номууд нь өөрөө түүний эдгэрэл, босгон байгуулалтын үйлчлэлүүд байсан. Тэрээр үхэгсдийг амьлуулж, цус алдалтыг зогсоож, хугарсан ясыг бүтэн болгон сохрыг хараа оруулсан. Эдгээр нь зөвхөн Есүсийн хүч чадал, эрх мэдлийг өмгөөлөн баталгаажуулсан хэрэг биш байв. Мөн зөвхөн Бурхны хүч чадлын илэрхийлэл төдий ч биш. Харин үнэндээ Бурхны засаглал буюу түүний сэргээн шинжлэх захиргаа ба хаанчлал нь Христ дотор ирж буй бөгөөд хэдийнэ ирчихсэн гэсэн утгатай. Тиймээс энэ бол Бурхны хаанчлалын талаарх хэллэгээс гадна Бурхны хаанчлал хэрхэн ажиллаж буйг харж болох олон арга замуудын нэг билээ. Бид Есүс Бурхны хаанчлалыг авчирсан тухай зарим нотлохыг харж, Есүсийн хаанчлалын талаар өгүүлэгтээ ашигласан үгсийн тухай авч үзлээ. Харин одоо Есүс хаанчлалыг авчирсан үе шатуудын тухай товч тайлбарлая. Түүний өгүүлж буй хаанчлалын өнөөгийн бодит байдал нь бүрэн бүтэн дүр зураг биш гэдгийг Есүс заасан. Хаанчлалын өөр нэг үе шат нь хараахан ирээгүй байна. Ирээдүйд хизээ нэгэн цагт Бурхны хаанчлал бүрэн дүүрэн биелээ олох болно.
Лук 21-ийн 27-оос 28 дээр Есүс ирээдүйн энэ өдрийг дүрсэлсэн байна. Энд тэгээд тэд хүний хүүг үүлэн дунд агуу сүр хүч, сүр чавлантайгаар ирэхийг харна. Харин эдгээр нь биелж эхлэх үед цэгц цогсож тэргүүнээ өрг. Учир нь та нарын золилт айсвэ гэжээ. Олон еврей теологчид Месиа ирэхдээ нүгэл ба үхлийн энэхүү хуучин ирнийг нэг дор устгаж, Бурхны хаанчлалын шинэ ирэн үеэр солино гэж хуучин гэрээ заасан хэмээн тайлбарладаг байв. Гэвч Есүс хаанчлалыг үе шаттайгаар авчирч байгаагаа хэлсэн. Тэрээр газар дээрх үйлчлэлээр хаанчлалыг эхлүүлсэн. Түүний Тэнгэрээс захирч буй одоо үед хаанчлал нь үргэлжилж байна. Тэгээд түүнийг буцаж ирэх үед энэ нь бүрэн төгс болох болно. Апокалиптик буюу ертөнцийн төгсгөлийн талаарх Юудын үзэл санаа нь бүх бодит байдлыг 2 цаг үед хуваасан байдаг. Эдгээр нь өнөөгийн бузар муу цаг үе ба ирэх үе юм. Энэ нь Бурхан эцсийн үеийн хаанчлал буюу ирэх үеийг авчрахдаа гинтийн аимшигтай байх ба гарцаагүй тохиолдно гэж үздэг. Та хаанчлалын өмнөх үеэс хаанчлалын цаг хугацаа руу буюу хаанчлалын үе рүү шууд л шилжинэ гэж үздэг. Харин шинэ гэрээнд эцсийн үеийн урт тасгалт гэж миний нэрлээд байгаа ойлголт байдаг. Тиймээс апокалиптик Юудын үзэл санаанд дүрслэгдсэн шиг хаанчлалын үеийг одоо аль хэдийн ирсэн Тэнгэрийн хаанчлал мөн хараахан ирээгүй Тэнгэрийн хаанчлал гэсэн 2 үе болгон хуваадаг. Бид Бурхны хаанчлалын тухай ярих үедээ энэ тухай ихэвчлэн ирчихсэн гэж ярьдаг боловч үнэн хэрэгтээ бид ирээдүйд ирэх хаанчлалыг хүсэн хүлээсээр л байдаг. Гэтэл Есүс бидэнд таны хаанчлал ирэх болтугай хэмээн залбирахыг заасан шүү дээ. Мөн хаан ирчихсэн учраас энэ дэлхий дээр тэрээр хаанчлалаа эхлүүлчихсэн гэсэн утгатай байдаг. Гэвч бид түүнийг эргэж ирэхийг хүлээсээр л байна. Христийн 2 дахь ирэлт нь Есүсийн анхны ирэлтээр хийсэн зүйлийн бүх ашиг тус утга учир нь эцэстээ бүрэн биелээ олох өдөр байх болно. Энэ нь мөн итгэгч хүн бүр сайн мэдээг ярихдаа хааны ирээдүйн ирэлтийн тухай тунхаглах үүрэгтэй гэсэн үг юм. Тиймээс бид хүмүүсийг Христ эргэн ирэх өдөрт бэлэн байхыг уриалдаг. Гэсэн ч бид итгэгч болсныхоо хувьд одоо Христийг өөрийн эзэн болгон хүлээн авсандаа баярлан талархдаг. Тиймээс одоо бид түүний засаглал дор амьдарч байгаа ч энэхүү засаглалыг бүрэн дүүрэн биелэх өдрийг зөвхөн бид өөрсдөө төдийгүй бүх бүтээлүүдж хүсэн хүлээж байна. 1-р зууны ихэнх юудэ хүмүүс Есүсээс нүур буруулсан нь гайхах зүйл биш. Яагаад гэвэл түүний дүрсэлсэн хаанчлал нь тэдний хүсэн хүлээж байсан хаанчлал шиг харагдахгүй байв. Тэд Ромыг унгаж юудэчүүдийг Ромын дарлалаас чөлөөлөх хаан буюу хаанчлалыг хүлээж байлаа. Есүс ийм төрлийн хаан байх сонирхолгүйгээ илэрхийлэх үед олон хүн нүур буруулж холдсныг бид Лук 17-гийн 20-с 25, Иохан 6-гийн 60-аас 69-р ишлэлүүдээс харж болдог. Мэдээж ийхүү татгалцсан нь эцэстээ Есүсийг цаазаар авахулахад хүргэсэн. Есүсийн загалмайн үхэл нь түүний хаанчлалын эсрэг дайсагналын үр дүн хэрнэ. Түүний хаанчлалын ялалтын тэмдэг байсан нь сайн мэдээний агуу өгөөдөл гэлтэй. Түүний амьлал ба тэнгэрөө додсон явдал нь Бурхан эцгийн баруун гарт байх хааны сэнтэд хүрэх зам байв. Лукийн Үлс 1-3 дээр дурдсанчлан Есүс амьлаад тэнгэрөөд одох хүртэлх 40 хоногийг шав нартаа Бурхны хаанчлалын тухай заахта зориулсан нь ийм учиртай. Матай 28-ийн 18 дээр Есүс тэнгэрөөд одохынхон өмнөхөн энэ тухай өгүүлсэн нь би энд Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн гэжээ. Бурхны хаанчлалын талаарх сэдв бол сайн мэдээний номууд дахь Есүсийн амьдралын үйл явдлыг хооронд нь холбосон тэрхүү сайн мэдээ мөн. Сайн мэдээний номууд нь Бурхны хаанчлал, Есүсээр ирнэ гэх, өөрийн амлалтаа Бурхан биелүүлсэн гэх сайн мэдээг тунхагладаг. Есүсийн ялгуулсан ялалтын амьдрал нь нэгэн өдөр тэрээр хаанчлалаа төгсгөхөөр эргэн ирж, түүгээрээ бүх ёроолуудыг бүрэн дүүрэн авчрах болно гэдгийг бидэнд баталдаг. Энэ хичээлээр бид сайн мэдээний номуудын уран зохиолын төрөл, чуулган дах байр суурь болоод нэгдмэл байдлыг нь авч хэлэлцлээ. Тэгэхээр одоо бид тэдний бие биеэс нь өөр болгож байгаа ялгаатай байдлын талаар ярилцахад бэлэн болжээ. Бидний харсанчлан сайн мэдээний 4 номууд бүгд Бурхны хаанчлалын ирэлтийн талаарх нэг л ижил түүхийг өгүүлдэг боловч тус бүр үүнийг өөр өөрийн замаар харуулдаг.
Бид энэ ялгаатай байдлуудыг хоёр үндсэн аргаар судлах болно. Нэгдүгээрт бид сайн мэдээний түүхүүд нь хооронд нь яв цав нийцэхэд тулгардаг тодорхой бэрхшээлийг авч үзэх болно. Хоёрдугаарт бид сайн мэдээний ном бүрийн тодтгон онцолж байгаа зүйлсийг авч үзэх болно. Ингээд тэдгээрийг яв цав нийцэхэд тулгардаг тодорхой бэрхшээлүүдийг эхлээд харцгаая. Биднийг сайн мэдээний номуудыг уншихад тэдний ижил төстэй байдал нь бидэнд гайхалтай сэтгэгдэл төрүүлдэг. Гэвч сайн мэдээний түүхүүд нь хэд хэдэн ялгаатай зүйлсийгч өгүүлж байгаа харагддаг. Мэдээжийн хэрэг эдгээр ялгаануудын ихэнх нь маш бага тул эдгээрийг ноцтой зөрчилдөөн гэж нэрлэх боломжгүй. Хэдий цөөнч энэ нь зарим уншигчдад ойлгоход бэрхшээл авчирдаг. Тийм учраас эдгээрээс цөөн хэдэн чухал бэрхшээлүүдийг авч үзэх шаардлагатай болдог. Хамгийн нийтлэг ялгаанууд нь он цагийн дараалал буюу сайн мэдээний номуудын үйл явдал өнгөрсөн цаг хугацааныхан дэс дараалалтай холбоотой байдаг. Намтар хүрнэлийн хувьд сайн мэдээний ном бүр нь он цагийн нэг ижил үндсэн дараалалтай. Тэд бүгд Есүсийн төрөлтөөр эхэлж дараа нь түүний үхэл тэгээд эцэст нь амьдлалын тухай өгүүлдэг. Гэвч тэд Есүсийн амьдралд тохиолдсон бусад үйл явдлуудыг ихэвчлэн өөрөөр дарааллаар жигсаасан байдаг. Сайн мэдээний номууд өөрсдийн чухал гэж үзсний дагуу үйл явдлуудыг бүлгэлдэг нь 1-р зууны хүмүүсийн хувьд асуудалгүй хөлөөн зөвшөөрөгдөх боловч орчин үеийн бидний хүлээлтэд нийцэхгүй байж болох юм. Он цагийн дарааллыг ягштал чанд баримтлахын оронд сайн мэдээний номууд нь заримдаа сэдэв эсвэл газар зүйн байрлалын дагуу бүлгүүдээр эренбэлдэг. Жишээлбэл Марк 6-гийн 1-6 дээр Есүс төрлөх хотдоо хүлээн зөвшөөрөгдөөгүй түүхийг өгүүлдэг. Гэвч Лук энэ түүхийг өөрийн хүүрнэлдээ илүү эрт буюу Лук 4-ийн 14-өөс 30 дугаар ишлэлд оруулснараа Есүсийн олон нийтийн үйлчлэлийн анхны түүх гэж харуулсан. Лукийн сайн мэдээ нь уг түүхийг Маркийнхаас илүү чухалчилсан байдаг. Мөн энэ нь хүлээн зөвшөөрөгдөөгүй гэсэн сэдвийг онцлохын тулд уг түүхийн илүү урт хувилбарыг өгүүлдэг. Сайн мэдээний номын бичээчд нь Есүсийн үйлчлэлийг цаг хугацааны дарааллаар яс тодорхойлж дуртахаасаа илүүтэй түүний сургаал ба үйл хэрэгдэх хаанчлалын эрэлтийг тодорхой илэрхийлэхийг зорьсон байдаг. Дараагийн нэг ялгаатай зүйл нь гэвэл нэг эсвэл хэд хэдэн сайн мэдээний номуудад зарим хэсгүүд нь байдаггүй явдал юм. Жишээлбэл Иохан сайн мэдээнийхээ номонд эзний зоогийн зааврын талаар дурдаагүй. Энэ мэд хассан зүйлсийг олон янзаар тайлбарлаж болно. Эдгээр нь бичээчдийн онцолж буй өөр зорилготой холбоотой байж болдог. Эсвэл хожим нь сайн мэдээгээ бичсэн бичээчд нь өмнөх сайн мэдээний номуудад гарч буй зүйлсийг давтах шаардлагагүй гэж үзсний үр дагаварч байж болно. Ямар ч ийм хасалтууд нь сайн мэдээний номын бичээчдийн хоорондын санал зөрчилдөөнийг илэрхийлдэггүй. Хэд хэдэн хүн суугаад хоорондоо ярилцсан гэд бодоод үзье л дээ. Ярьж буй хүн бүр бусдын аль хэдийн хэлсэн бүхнийг давтах шаардлагагүй гэж үздэг шүү дээ. Үүний оронд хүн бүр өөрийн харж буй үнцэг, магадгүй зарим нарийн ширийн шин зүйлсийг эсвэл өөрөөр онцлогийг нэмэхэд анхаарлаа төвлөрүүлдэг. Бичвэртээ энэ талаар тодорхой хэлсэн нь бий. Жишээлбэл 2 дугаар шастер 9:29 дээр шастэрч бусад бичээчдийн аль хэдийн тэмдэглэсэн нарийн ширийн зүйлсийг хассан гэдгээ тодорхой хэлсэн. Энэ нь 2 дугаар шастер болон 1-2 дугаар хаадын номуудад дор хаяж 3 удаа дурддагддаг. Тийм учраас нэг сайн мэдээний бичээч өөр нэгнийхээ аль хэдийн дурдсан чухал зүйлсийг хасахад гайхах зүйлгүй юм. 3 дахь нийтлэг бэрхшээл нь Есүсийн үйлчлэлд тохиолдсон янз бүрийн үйл явдлын ижил төстэй байдлаас үүдэлтэй байна. Өөрөөр хэлбэл заримдаа 2 сайн мэдээний ном нэг үйл явдлыг өөрөөр замаар дүрсэлсэн мэт боловч үнэн дээр төстэй мэт 2 өөр үйл явдлыг дүрсэлсэн байж болдог. Есүс хэрэн явж номлодог байсныг санах нь чухал. Энэ нь нэг газараас нөгөө газар руу шилжин явж байсан гэсэн үг. Тэрээр адил төрлийн гайхамшгуудыг өөрөөр газар үйлдэж, сохор доглон олон хүнийг мөн эдгэжээ. Мэдээжийн хэрэг Есүс ижил төстэй олон асуулт сорилтуудад дахин хариулсан. Үүнээс гадна хүмүүс өөрөөр тохиолдлуудад Есүст ижил төстэй байдлаар хариулж байлаа. Лук 7-гийн 36-аас 50, Марк 14-ийн 3-аас 9 зэрэг ишлэлүүдэд буй Есүсийг тусалсан талаарх түүхийг авч үзье л дээ.
Лук номд Есүс Фарисей хүний гэрт байдаг бол Марк дээр уяман өвчтөй Симоны гэрт байдаг. Эдгээр нь нэг үйл явдлын талаарх хоёр өөр зөрчилдөөнтэй мэдээлэл огт биш. Харин эдгээр нь хоёр ялгаатай үйл явдлын талаарх тэмдэглэл юм. Дөрөв дэх төрлийн тодорхой бэрхшээл бол ижил агуулгатай ч ялгаатай үг хэллэгтэй байдаг явдал юм. Үүнд бидний хамгийн сайн мэдих жишээ гэвэл Матай 5:1-7 29-р хэсэгдэх Есүсийн уулын сургаал болон Лук 6:17-оос 49 дээрх үүнтэй төстэй сургаалыг хэлж болно. Матай 5:1 дээр үүнийг уулан дээр болсон гэж өгүүлдэг. Харин Лук 6:17 дээр үүнийг уулын бэлд болсон гэсэн байдаг. Энэ асуудлыг тайлбарлах дор хаяж 3 арга бий. Нэгдүгээрт Матай, Лук 2 хоёулаа ижил цагт, ижил газар айлдсан нэг номлолын тухай ярьж байж болох юм. Галил тэнгисийн баруун өмнөд хэсэг нь уулархаг уулын бэл биш, харин далайн түвшнээс дээш өргөгдсөн дов толготтой байдаг. Энэхүү өндөрлөг газар нь харьцангуй тэгш олон жижиг газруудтай байдаг тул нэг л газрыг Матай уулын бэл, Лук тэгш газар гэж нэрлсэн байх боломжтой. Хоёрдугаарт энэ нь Есүсийн өөрөөр тохиолдлуудад хэлсэн үгсийг нэг номлолд нэгтгэн оруулсан эмэгтгэл яриа бүтээдэг эртний уламжлалын нэг жишээ байж болох юм. Энэ бол эртний түүхчдийн хэрэглэж байсан арга бөгөөд бүрэн бүтэн найдвартай байдлын талаар ямар нэг асуудал үүсгдэггүй аж. Гуравдугаарт Есүс нэг сургаалаа өөр өдөр, өөр газар буюу нэг нь уулан дээр, нөгөө нь уулын бэлд айлдсан байх боломжтой. Есүсийн үйлчлэлийн хэв маягаас харахад Есүс өөрийнх нь сургаалыг сонсоогүй хүмүүст сургаал номлолоо давтан зааж байсан харагддаг. Сайн мэдээний номуудын ялгаатай байдлуудыг уялдуулж болох эдгээр арга замуудыг ажигласнаар Есүсийн амьдрал үйлчлэлийн талаарх тэдний нэгдмэл гэрчлэлийг үнэн гэдэгт бид итгэлтэй байж чадна. Тийм ээ, зарим нэг нарийн ширийн зүйлс нь зөрүүтэй мэт харагдах нь бий. Гэхдээ иймэрхүү төрлийн ялгаа болгонд өгөх үндэслэлтэй тайлбарууд ч мөн бий. Есүс өөрөөр тохиолдлуудад нэг л ижил зүйлсийг зааж байсныг бид олж мэдснээр түүний үйлчлэл ба үг яриа нь хоорондоо хэрхэн нийцэж баттай үнэн байдгийг нь харж болдог. Мөн түүний сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх олон янзын арга замыг олж авч чаддаг. Бид бичвэрүүддэх тодорхой бэрхшээлүүдийн талаар авч үзснээр сайн мэдээний 4 номуудын ялгаатай байдлыг судалж эхэлсэн. Тиймээс одоо бид эдгээр номуудын ялгаатай байдлыг үргэлжлүүлэн харахтаа тэдгээрийн онцолж буй ялгаатай зүйлсийг судлахад бэлэн болж байна. Сайн мэдээний ном бүрийг Есүсийн амьдрал үйлчлэлийн талаарх өөрийн харах үнцэг, төвлөрөх зүйлс бүхий өөр онцлогтой хүмүүс бичсэн тул тэдгээрийн хооронд ялгаа их бий. Сайн мэдээний 4 ном бүгд ариун сүнсээр онгод оруулагдсан гэдгийг мэддэг учраас алдаа мадаггүй бөгөөд хоорондоо зөрчилддөггүй гэдэгт бид итгэлтэй байдаг. Гэхдээ энэ нь хоорондоо ямар ч ялгаагүй гэсэн үг биш. Ариун сүнс эдгээр ялгааг бий болгохдоо бичээчдийн хувийн онцлог, хүсэл сонирхол, үйлчлэлийн нөхцөл байдал зэргийг ашигласан. Тиймээс хэрв бид сайн мэдээний номуудаар дамжуулж ариун сүнс биднийг ерөөхийг хүссэн бүх арга замаар ерөөгдөхийг хүсэж байвал тэдгээрийг уншихдаа онцлог байдлыг нь харгалзан үзэх шаардлагатай. Амьдралын олон нөхцөл байдалд янз бүрийн хүмүүс нэг ижил үнний талаар өөрөөр арга замаар ярьдаг болохыг бид олж хардаг. Нэг үйл явдал хэд хэдэн уялдаа бүхий тайлбартай байдгийг бага насны хүүхдүүд тоглож байгааг харсан хүн бүхэн мэддэг шүү дээ. Хүүхэд бүр тоглож байгаа тоглоомдоо өөрийн гэсэн өнцгөөс харж тоглодог. Тоглоомынхаа талаар жухам юу гэж хэлхийг нь сонссноор л бид яг юу болоод байгааг ойлгож чаддаг. Тэдний нэгэнд тоглоомынх нь өнгө маш их таалагдсан байж болно. Өөр нэгэнд нь тэдний гаргаж байгаа дуу чимээг дүрслэх нь сонирхолтой байж магадгүй. Өөр нэгэнд нь хөөцөлтөн хөгжилтг нь сайхан байлаа гэх байх. Эдгээр өөр өнцг нь хоорондоо юр зөрчилдөхгүй. Гэхдээ хүүхэд бүр тоглоомын зарим хэсгийг илүү сонирхолтой гэж үздэг болохыг харуулж байна. Үүний адилаар бичээчдийн өөрсдийнх нь үзэл хараа, хүсэл сонирхол нь сайн мэдээний түүхэнд тусгагдсан байдаг гэсэн үг. Яг адилхан харагдах хоёр түүх гэж байхгүй. Шинэ гэрээний бүх сайн мэдээний түүхүүд нэг л ижил Есүсийн тухай өгүүлдэгч түүний тухай олон янзаар ярьж, үйлчлэлийнх нь өөрөөр талыг онцлон тэмдэглэдэг.
Бидэнд сайн мэдээний 4 ном байгаа ч нэг л Есүс бий. Тэгэхээр бид үүнийг яаж ойлгох вэ? Юуны өмнө үүнээс бид Есүс бол нэг л хөрөг зурагт багтахааргүй дэндүү бүрэн зогц түүхэн хүн гэдгийг хүлээн зөвшөөрсөн эртний Христ итгэгчдийн ухаалаг санааг олж харна. Сайн мэдээний номууд бол яг л хөрөг зурагтай адил. Тиймээс каноны сайн мэдээний номуудаас Есүсийн тухай олж мэдэх боломжтой байдаг. Гэвч үүнтэй зэрэгцсэн эдгээрт Есүстэй холбоотой үйл явдлуудыг янз бүрийн өнцгөөс авч үздэг. Жишээ дурдъя. Иохны сайн мэдээний номд сургаалт зөвлөл эсвэл муу сүнсийг зайлуулах явдал үндсэндээ гардаггүй. Харин Маркийн сайн мэдээнд Есүс сургаалт зөвлөлүүдийг айлдсан байдгаараа онцлог. Номын ихэнх хэсэгт муу сүнсийг зайлуулсан гайхамшгууд элбэг харагддаг. Хэдий эдгээр нь өөр дүр зураг хэдий ч нэг л ижил Есүсийг илчлэн харуулдаг. Мөн номын бичээж бүр Есүсийн тухай баг зэрэг ялгаатай үзэл хараатай байсан. Энэ нь тэдний зарим нь түүнийг Христ гэж боддог, зарим нь тэгж боддгоо гэсэн утгатай биш. Есүс бол еврейн амлагдсан месиа төдийгүй хүн төрлөختний аврагч байсан гэдгийг хэрхэн илчилж байгаагаараа онцлогтой байсан гэсэн үг. Тиймээс тэд эрх чөлөөтэйгээр ариун сүнсний онгод оруулалтаар бичсэн. Тиймээс тэд Есүсийн үйлчлэлийн өөр талууд, өөр хэсгүүдийг онцлох, асуултаа ялгаатай байдлаар тавьж түүндээ хариулах боломжтой байсан юм. Сайн мэдээний номуудад маш олон ялгаатай онцлогуд болон сэдвүүд бий. Гэвч энэхүү танилцуулах хичээлээр бид Есүс гэж хэн бэ? Бид Есүсийг хэрхэн дагах вэ гэсэн хоёр асуултад сайн мэдээний ном бүр хэрхэн хариулдаг талаар авч үзнэ. Эдгээр чухал асуултуудад Матай хэрхэн хариулж байгааг эхлээд харцгаая. Сайн мэдээний номын бичээчдээс Есүс бол хуучин гэрээнд зөгнсөн Израилийн хаан Месиа мөн гэдгийг илэрхийлэхэд хамгийн их анхаарсан хүн бол Матай юм. Энэ номд Есүсийн хаанчлалын тухай дурдсан хэсгүүдийг товчхон харцгаая. Матай 2:2 дээр мэргэд саяхан мэндэлсэн юудэчүүдийн хаан байна гэж асуусан. Мөн 7-гийн 21-с 23 дахь ишлэлд Есүс эзний хувьд өөрийг нь эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй гэж хэлсэн. Мөн 20-ийн 20-с 28 дахь ишлэлд Илч Якоб Иохан нарын их Есүсээс хөгүүдийг нь хаанчлалдаа баруун зүүн талдаа суулгахыг хүссэн байдаг. Түүнчлэн 25-ийн 31-с 46 дахь хэсэгт Есүс эцсийн өдөр хааны ёсоор шүүх талаар сургаалт зөвлөл айлдсан. Тэгээд мөн 27-гийн 37 дахь ишлэлд Ромын цэргүүд Есүсийн загалмайн дээд хэсэгт энэ бол юудэчүүдийн хаан Есүс гэсэн тэмдэг тавьж доромжилсныг Матай тэмдэглэжээ. Бурхны Месиа хаан нь Бурхны Месиагийн хаанчлалыг дэлхийд авчирна гэж хүмүүс хүлээж байлаа. Тэрээр Израилийг цөллөгөөс мөн дайснуудаас нь чөлөөлөх болно. Тэрээр зүв шударгаар захирч инх тайван хөгжил цэцэглэлтийг тогтооно. Есүс энэ бүхнийг гүйцэлдүүлсэн. Гэвч тэрээр юудэчүүдийн хүсэн хүлээж байснаар нь үйлдээгүй юм. Энэ талаар Матай 5:17 дээрх Есүсийн үгсийг сонсцгоё. Энд хуулийг эсвэл иш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин биелүүлэхийн тулд би ирсэн юм гэжээ. Есүс өөрийнх нь үйлчлэлийг харсан олон юудэчүүд өөрийг нь Бурхны хуулийг хэрэгсэхгүй болгож хуучин гэрээний амлалтуудыг биелүүлэхгүй байна гэж бодохыг нь мэдэж байлаа. Тийм ч учраас хэдийгээр ингэж харагдахгүй байсан ч гэсэн тэрээр хууль болоод иш үзүүлэгчдийн хэлснийг биелүүлж байгаа гэдгээ онцлон тодруулсан. Матай зөвхөн энэ хэсэгт төдийгүй үе хуучин гэрээний бичвэрийн нэг эсвэл хэд хэдэн амлалтуудыг Есүс биелүүлснээр өөрийгөө үнэхээр Израилийн Месиа хаан гэдгээ харуулсан хэмээн өгүүлжээ. Тэгвэл Матайн хэлснээр бид Есүсийг хэрхэн дагах вэ? Есүс Бурхны хуулийг төгс сахисан. Гэвч энэ нь түүний хийсэн бүх зүйл биш. Тэрээр хуулийн гаднах шаардлагыг биелүүлэх нь хангалтгүй гэж айлдав. Бурхан хаан тулсынхаа иргэдээс өөрийг нь чин сэтгэлээсээ дуулууртаа дагахыг үргэлж шаарддаг. Сайн мэдээний сайн сайхан мэдээ нь чухам Бурхны ард түмэнд уучлал авралыг авчирч дуулууртай цоошин зүрхийг бидэнд өгдөг тэрхүү хаанчлал ирчгээд байгаа талаарх мэдээ юм. Тэгээд бидний өөрчлөгдсөн шин зүрх нь бидэнд Есүсийг хайр, талархал, баяр хөөртэйгээр дуулууртай дагах хүч урам зориг өгдөг.
Бид бурханд бүх зүрхээрээ дуулууртай байх тухай ярих үедээ энэхүү зүрх гэдэг нь үнэхээр бүхнийг хамарсан үг хэллэг байдаг. Бид хүмүүст үүнийг толгооноос зүрхэнд зүрхнээс гар хүртлэг гэж заадаг. Энэ бол бид түүнд хэрхэн дуулууртай байх, түүнийг хэрхэн хайрлах хэрэгтэйг харуулж байгаа юм. Толгоо бол бодол санаа буюу оюун ухааны талбар. Бид бурхныг бүх оюун ухаанаараа хайрлах ёстой. Бид бурхныг бүх хүсэл зоригоороо хайрлах ёстой. Тэгээд бид бурхныг бүх гар хөлөөрөө ч хайрлах ёстой. Тиймээс зүрх гэдэг нь цээжин дотор зохилж байгаа ямар нэг юмыг л хэлдэггүй. Энэ бол бүхнийг хамруулсан үг хэллэг юм шүү дээ. Тэгэхээр бид гаднах байдлаараа бурхныг хайрладаг уу? Тийм ээ, бид үнэхээр тэгдэг. Бид мөн бурхныг бас өөрсдийн хүсэл зоригоороо ч хайрладаг. Бид бурхныг байгаа бүхнээрээ хайрладаг. Энэхүү зүрх гэдэг нь байгаа бүхнийг маань хэлж байгаа гэдэгт би итгэдэг. Ингээд Матайн сайн мэдээ нь бидний хоёр асуултад хэрхэн хариулдаг болохыг бид олж мэдлээ. Одоо харин Марк юу хэлснийг харцгаая. Нэгдүгээрт, Маркийнхаар Есүс гэж хэн бэ? Марк номынхон туршид Есүс бол Бурхны ард түмний дайснуудыг ялсан Бурхны зовлонд хүү гэдгийг онцолсон байдаг. Бузар муугийн хүчний дээгүүрх өөрийн эрх мэдлээ харуулж байгаа Есүсийн гайхамшгуудын талаар Марк тэмдэглэн үлдээсэн. Хэдийгээр Марк нь Матай, Лук хоёрын сайн мэдээнээс хамаагүй богинохон ч гэсэн илүү олон буюу нийт 18 гайхамшгийг дурдсан. Маркийн сайн мэдээний ихэнх үеэс л Есүс бол ялагч хийгээд зовлон идэлгч Бурхны хүү байсныг бид олж хардаг. Эхний бүлгээсээ л баптизм хүртээгч Иохан Есүсийн ирэлтийг иш үзүүлж, дараа нь Есүс нийтэд хандсан үйлчлэлээ эхлүүлж байгаа талаар өгүүлдэг. Тэрээр баптизм хүртэж, цөлд соригдож, анхны дагалдагчдаа дуудаж, муу сүнснүүдийг хөөж олон хүний янз бүрийн өвчнийг эдгээсэн байдаг. Энэхүү адал явдал дүүрэн гал гарсан гэмээр түүхийг өнгөцгөн уншсан ч Есүс Бурхны хаанчлалын дайснуудыг эрх мэдэлтэйгээр ялан дийлж байгааг олж харна. Наривчлан уншвал Есүсийг үйлчлэлийнхээ ихэнх үеэс л зовж байгаа Бурхны хүү гэсэн байдлаар Марк төрсөлсөн болохыг бас харна. Жишээлбэл Марк 1:12-оос 13 дугаар ишлэл дэх Есүсийн баптизм хүртсэний дараах түүхийг харцгаая. Энд тэр даруй сүнс Есүсийг цүл рүү гаргав. Есүс сатаанд зориулан цүлд 40 хоног байлаа. Тэнд тэр зэрлэг амьтдын дунд байсан бөгөөд Тэнгэр элч нар түүнд үйлчилж байв гэжээ. Есүсийн нийтэд хандсан үйлчлэлийнх нь эхний мөчөөс л сатааны дайралт ирсэн байдаг. Марк номд Есүсийг зовж байгаа зарц гэсэн энэхүү зураглал нь түүний эсэргүүцэл хавчлагыг дэвсвэрлэж байгаа түүхээр улам л тодорсоор байдаг. Тэгэхээр бид зовлон идэлж байгаа ядагч Есүсийг хэрхэн дагах ёстой талаар Марк юу гэсэн бэ? Нэг талаас Маркийн сайн мэдээний Христ итгэгчдийн амьдралыг гоё сайхан амар хялбар гэж дүрсэлсэнгүй. Тэрээр дагалдагч байх нь зовлон идлээ зогсохгүй, унаж бүдэрч, бүтэлгүйтэж байдаг хүнд хэцүү үйл явц хэмээн тодорхойлсон. Үнэн хэрэгтээ Маркийн сайн мэдээ нь Есүсийн дагалдагчид Есүсийг олон удаа ойлголгүй, итгэлгүй хандсныг харуулдагаараа онцлог байдаг. Марк 4:40-дээр Есүс дагалдагчдад нь ер нь итгэл байгаа эсхийг гайхаж байв. Мөн 6:52 дээр дагалдагчдын зүрх хатуурсан тухай. 7:18 дээр дагалдагчид өөрийнх нь сургаалыг ойлгоогүй учраас тэднийг Есүс ухваргүй гэж зэмлсэн тухай өгүүлдэг. Түүнчлэн 9:18 дугаар ишлэлд дагалдагчид нь муу ёрийн сүнсийг хөөж чадаагүй тухай. Мөн 9:38-аас 41-р ишлэлд дагалдагчид нь Есүсийн нэрээр чөтгөрийг зайлуулах гэсэн хүнийг танихгүй гэсэн шалтгаанаар хоригдсон тухайч бий. Мэдээж 14-р бүлгээс харвал нэг дагалдагч нь эрх баригчдын талд урваж, нэг нь Есүсийг танихгүй хэмээн үгүйсгэж, бусд нь түүнийг орхин зугтсан болохыг бид мэддэг шүү дээ. Маркийн сайн мэдээний энэхүү онцлог нь Есүсийг дагах талаар бидэнд дор хаяж хоёр зүйлийг заадаг. Нэгдүгээрт дагалдагч нар шиг бид Есүсийг үргэлж ойлгоод байдаггүй. Үнэн дээр бид Библиэд их олон зүйлсийг буруугаар ойлгочихсон явж байдаг. Тиймээс бид өөрсдөд маань сурах зүйл их байгааг хүлээн зөвшөөрч даруй байх хэрэгтэй. Үүний нэг илэрхийлэл болгож хэдий Бурхны үг бидэнд гайхмаар, заримдаа бүр буруу мэд санагдаж байсан ч үнэн гэдгийг мэдж Библийн сургаалыг итгэлээрээ хүлээн авах хэрэгтэй. Хоёрдугаарт Христ итгэгчдийн хувьд зовлон бэрхшээлээс зугтах аргагүй юм. Есүсийг дагахаас биднийг эргүүлж чадах олон аюул, олон уруу таталт бий. Марк 8:34-аас 35 дээр Есүс юу гэж хэлснийг сонсцгоё. Энд хэн нэг нь миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн загалмайгаа үрж намайг даг. Хэн амиа аврахыг хүснэ тэр түүнийгээ алдна. Харин хэн миний төлөө, сайн мэдээний төлөө амиа алдна тэр түүнийгээ аварна гэжээ.
Есүсийг дагах зориулалттай үнэнч байх хэрэгтэй гэж Есүс заасан. Уруу таталт сүнслэг дайралтуудын эсрэг зогсохын тулд Есүсийн зовж байсан шиг бид зовход бэлэн байх хэрэгтэй. Гэхдээ энэ хэсэгт өөр нэг зүйл байгааг анзаараарай. Энэ нь Есүс бол зөвхөн зовж буй Бурхны хүү байгаад зогсохгүй, тэр бас Бурхны ялагч хүү мөн. Үнэн хэрэгтээ тэрээр зовж шаналсан үхлээрээ ялалт байгуулсан. Хэрв бид хаанчлалын төлөө зовж түүнийг үнэнчээр дагвал мөнх амиар шагнагдах болно. Зовлон нь юу үнэхээр чухал болохыг ухамсарлаж авахад биднийг төвлөрүүлэх үр нөлөөтэй. Учир нь зовлон шанал нь бүх зүйл ингээд дуусахгүй гэдгийг бидэнд ойлгуулдаг. Би ямар нэг илүү чухал зүйлийн төлөө амьдарч байгаа. Эдгээр зовлонгийн дунд ч Бурханд итгэсэн хിവэр байдаг. Учир нь Христ дотор надад байгаа зүйл нь миний тайтгарлаас, аюулгүй байдлаас, аз жаргалаас, санаа зовдөг зүйлсээс минь хавь илүү агуу гэдгийг би мэддэг. Есүс зовж буй зарц болон ирсэн. Мөн Христийг дагдаг хэн бүхэн амьдралдаа ихээхэн зовлон зүдгүүрийг үүрэх хэрэгтэй болдог. Энэ нь Есүсийн хэн болохтой маш их холбоотой. Зовлонгоор дүүрэн энэ ертөнцид бид эрэхтэй Христийн үйлчлэлийн нэг хэсэг байхын тулд өөрсдийн амьдралдаа зовлон зүдгүүрийн орон зайг зөвшөөрөх ёстой болдог. Зөвхөн өөрсдийнхөө зовлонг биш, харин бусад хүмүүсийн зовлон буюу гашуудж байгаа хүмүүстэй бид хамт гашуудж, тэдний зовлон хамтдаа үүрч, нэг хэсэг нь байж тийхүү үйлчлэх болдог. Тэгэд бид зовлонгоор дүүрэн энэ ертөнцид үйлчлэхээр хамтсуу шамлан орох үед энэ нь бидний Христийг дагах амьдралд маань Бурхны биднээс хүсдэг үйлчлэлийн гол арга замуудын нэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Энэ үед л бид Бурхны зүрх сэтгэлийг ойлгож эхэлдэг. Тэгээд Бурхан биднийг цэвэршүүлдэг. Энэ зовлон нь зан чанарыг төрүүлж, найдварыг бас дэсвэр төвчээрийг бий болгодог. Иймээс Бурхан өөр ямар ч арга замаар биш, зовлон донд илүүчгүй, дутуужгүй ажиллаж, бидний амьдралыг цэвэрлэх арга зам болгож буйг бид харах боломжтой. Матай, Марк 2-ын талаар үзсэн зүйлсээ санаж байгаарай. Харин одоо Есүс болон түүний дагалдагчдын талаарх бидний асуултуудад Лук хэрхэн хариулсныг авч үзье. Лукийн сайн мэдээний Есүс гэж хэн бэ гэсэн асуултад тэр бол дэлхийн ертөнцийн инэрэнгүй аврагч гэж тунхаглан хариулдаг. Есүс баян ядуу хүмүүст, шашны удирдагчдад болон нийгмийн гадуур хагцсан хүмүүст ялгаагүйгээр Бурхны авралыг авчирсан. Есүсийн энэхүү сайхан мэдээ нь хүн бүрт тэр байтугай үл анзаарагдам жигшигдсэн хүмүүст ч зориулэгджээ. Лук үнийг олон янзаар онцолсон. Олон ирчүүд эмэгтэйчүүдийг дорд үздэг байсан үед Есүс Мария, Марта гэх эгч дүүстэй тун хүндэтгэлтэй харьцсан байдаг. Эмэгтэйчүүд өвчтөө дахир дутуу хүмүүс, тэрч байтугай юудэ бус хүмүүс хүртэл магтуулах зохистой, даган дуурайх ёстой хүмүүс хэмээн Лук өөрийн сургаалт зүйрлэл хүрнэлдээ тэмдэглэн бичжээ. Сүмд хадгалсан жаахан мөнгөө өргөл болгон бүгдийг өргөсөн бэлэвсэн эмэгтэйг Есүс магтсан. Гадуурхагдсан татвар хураагч Закхай Есүсийн сургаалт хэрхэн хариу үзүүлснийг бүх уншигчдад үлгэр дуурайл болгон дурдсан байдаг. Нийгэмд хүлээн зөвшөөрөгддөггүй, эсвэл үл тоомсорлогддог хүмүүсийн төлөөх Есүсийн анхаарал халамжийг Лук байн онцлон өгүүлдэг. Жишээ болгон Лук 7-гийн 12-аас 16 дугаар ишлэлт буй түүхийг сонсцгоё. Энд түүнийг хотын хаалганд ойртон ирэх үед харах тун хүмүүс нэгэн өгсөн хүнийг аваад гарч байв. Тэр нь бэлэвсэн эмэгтэй ганц хүү байсан. Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн түүнд "Бүү уйл" гэв. Тэр очиод авсанд гараа хүрэгтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс "Би чамд хэлж байна. Залуу минь, бос" гэхэд өгсөн хүн босоод ярьж эхлэв. Ингэж Есүс түүнийг ихтэн эргүүлэн өгөв. Тэд бүгдээрээ айдас давтаж, Бурхныг алдаршуулж, бидний дунд агуу иш үзүүлэгч гарч ирлээ гэцгээж, Бурхан ард түмэн дээрээ ирлээ хэмээж байлаа гэжээ. 1-р зууны Ромын ертөнцид хүүгээ алдсан бэлэвсэн эмэгтэй өөрийгөө тижээх боломж хомс, ажил олдох хэцүү байв. Есүсийн энэ эмэгтэйг өрөвдөх сэтгэлийг онцлон тэмдэглэснээр эзний аврагчийн ажил нь ядуу тусламж хэрэгтэй хүмүүст ч зориулагдсан гэдгийг тухайлан тэмдэглэжээ. Энэ түүхийн төгсгөлд буй хүмүүсийн тайлбарласнаар гачигдaltaй, хүчгүй хүмүүст Есүс ийхүү үйлчилсэн нь Бурхан ард түмэндээ туслахаар ирсний баталгаа гэв. Тэгвэл Лукийн сайн мэдээ бид Есүсийг хэрхэн дагах вэ гэх хоёр дахь асуултад яаж хариулдаг вэ? Ядуу хүмүүсийн төлөө Лукийн санаа тавилт шиг бидний хийж чадах нэг зүйл бол бусдыг өрөвдөх сэтгэлтэй байх явдал юм. Бид ядууст санаа тавьж тэдний хэрэгцээг хангахыг эрэлхийлэх ёстой. Бид эд хөрөнгө, хоол хүнс, мөнгө, цаг заваа зориулахад бэлэн байх ёстой.
Үнэн хэрэгтэй, тусламж хэрэгтэй хүмүүсийн залбирлын хариуд Бурхан өгөөмөр Христ итгэгчдийг илгээдэг. Лук 12:33 дээр Есүс энэ тухай өгүүлдэг. Тэрээр энд өмч хөрөнгөө худалдаад өглөг өг. Хизээж хучрахгүй уутыг өөрсдөө зэх. Шавхагдшгүй баялагийг тэнгэрт хураа. Тэнд хулгайч ойртохгүй хэвэн хорхоо сүйтгэхгүй гэжээ. Бид Есүсийг үнэнчээр дагаж түүний ард түмэнд санаа тавих юм бол тэр биднийг мөнхийн өвөөр шагнадаг. Есүсийг дагах өөр нэг арга бол Бурхан бидний хэрэгцээг бас хангах болно гэдэгт итгэлтэй байх явдал юм. Лук 12:22-оос 31-р хэсэгт Есүс юу гэснийг хамтдаа харцгаая. Энд юу идэж юу уух билээ гэж амийнхаа төлөө бүү санаа зов. Мөн юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөөч бүү санаа зов. Юу идэх юу уух билээ гэж та нар бүү хай бүү санаа зов. Гагцхүү түүний хаанчлалыг хайхтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно гэжээ. Бурханы хаанчлалын гишүүдийн хувьд бид агуу хаан Есүс Христ бидний төлөө санаа тавьж хэрэгцээг мань хангана гэдэгт итгэлтэй байж болно. Мөн аврагчид эрхийг инхүү онцлсон нь Лукийн сайн мэдээний өөр хоёр сэдв болох амар амгалан ба баяр баясгалан зэрэгтэй нэгт холбоотой байдаг. Жишээлбэл Лукийн сайн мэдээний 2:10-аас 14-р ишлэл дээрээс бид Тэнгэр элчийн мэдэгдлийг олж уншдаг. Энд би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэжээ. Лук сайн мэдээгээ хэрхэн эхлүүлсэн шиг 22 бүлгийн дараа ч мөн яг тийхүү дуусгасан байдаг. Түүхийн төгсгөлд дагалдагчид Есүсийг дагаж 2 дугаар бүлэгт Тэнгэр элч нарын иш үзүүлсэн тэрхүү баяр хөөрөөр дүүрэн байсныг өгүүлдэг. Иохан 20 дугаар бүлэгт Есүс 3-тай амар амгалан та нарт байх болтугай гэсэн байдаг. Тэрээр зүгээр л сайн уу гэж хэлээгүй байх гэж би боддог. Тэрээр үүнийг бодит байдлын ганхашгүй суурь гэдэг санаагаар хэлсэн. Хэдий ч зовлон шаналлыг амсаж хайртай хүмүүсээ алдан намайг хизээ эргэж ирэхийг ч мэдэхгүй байтал Ромын дарлалд ор хавжигдан нөхцөл байдал улмалд ордох боловч би та нартай хамт байж тэрхүү ганхашгүй суурь болсон амар амгаланг авчрах болно гэдгийг мэдээсэй хэмээн хүссэн. Би чиний баяр баясгалан. Тиймээс юу ч тохиолдсон. Гадных амьдралд чинь юу ч тохиолдсон. Дотоод амьдралд чинь бас юу ч тохиолдсон. Хэрэг чи намайг мэддэг бол жинхэнэ ганхашгүй амар амгалан нь чамд байх болно. Библийн үг нь шалом. Энэхүү Бурхны зөвхт захиргаа ба засаглал нь чамд юу ч тохиолдсон байсаар байна. Тэгээд би баяр хөөргийг авчирдаг. Би энд зөвхөн та нарыг тайвшруулах гэж бус жинхэнэ баяр баясгалан сэтгэл хөдлөлөөс хавь илүү баяр баясгалан авчирхаар та бүгдтэй хамт байна. Баяр баясгалан гэдэг нь би бүх ертөнцийг удирдах байгаа бөгөөд миний зөвшөөрлгүйгээр юу ч чамд тохиолдохгүй гэсэн үг хэмээн Есүс хэлж байна. Паул сүнсний үржимсний тухай ярихдаа энэхүү хэлсэнд нь би үнэхээр дуртай. Ариун сүнс ирж Христ итгэгчдийн амьдралыг дүүргэх үед тэд бүгд хайраар дүүрнэ гэж хэлснийхээ араас баяр хөөрөөр бэлхэх болно гэж тэрээр хэлсэн байх шүү дээ. Эдгээр нь хоорондоо салшгүй холбоотой гэж би боддог. Мэдээжийн хэрэг тэр өөр 6 зүйлсийн тухай ярьдаг. Харин хамгийн гол зүйл нь энэхүү Бурхны хайр миний зүрхэнд цутгагдан дүүрэх явдал байдаг. Тийхүү үр дүн нь бодит байдлын талаарх өөрийн тун сүрэг, гутранг бүр увайгүй ойлголтоороо бид цаашид амьдрахгүй болдог. Есүс бидэнтэй хамт оршин байхад л бид амар тайван байна. Тэрээр миний амьдралд өөрийн амьдралын хүчийг авчирсан. Түүний л дотор надад баяр хөөр итгэл найдвар бий. Учир нь Есүс дотор ядагдал үгүй. Ямар ч тусдаа салангад зүйлс гэж үгүй. Тэр бүгдийг бүрэн бүтэн нэгдмэл болгодог. Лук 24:52-оос 53 дээрх Лукийн сүүлчийн үгсийг сонсцгоё. Тэрээр энд тэд түүнд мөргөөд үлэмж баяр хөөртэйгээр Иерусалимд буцан ирж сүмд байнга байж Бурхныг магтсаар байв гэжээ. Лукийн сайн мэдээнд Есүсийг дагах гэдэг нь өөрсдийн аврал болон Бурхны бүх ёроолд баярлаж, түүн дотор амар амгалан байж бидний бүх хэрэгцээг тэрээр хангана гэдэгт итгэхийг, мөн энэхүү ёроолуудыг бусдад өгөхийн тулд түүгээр ашиглагдахад бэлэн байна гэсэн үг юм. Бид Матай, Марк, Лук нар Есүс гэж хэн бэ? Мөн бид түүнийг хэрхэн дагах вэ гэсэн асуултуудад хэрхэн хариулсан талаар үзлээ. Одоо бид Иохан эдгээр асуултуудад ямар онцлогтойгоор хариулсныг авч үзэхэд бэлэн боллоо. Иохан сайн мэдээндээ Есүсийг авралын мөнхийн төлөвлөгөөг биелүүлдэг Бурхны хүү хэмээн дүрсэлсэн байдаг. Иохан Есүсийг Бурхны хүү гэдгийг онцлохдоо Есүсийн эцэгтэйгээ харилцах онцгой харилцааны талаар өгүүлсэн.
Есүс бол эцгийнхээ бүрэн төгс илчлэл бөгөөд өөрт нь итгэлээ тавьсан бүх хүмүүст мөнх амийг өгдөг цорын ганц нэгэн юм. Тухайлбал бусад 3 сайн мэдээний номуудын бичээчид нь номоо Есүсийн төрөлт ба дэлхий дээрх үйлчлэлийн тухай түүхээр эхлүүлсэн байдаг. Харин Иохан сайн мэдээгээ Бурхан ертөнцийг бүтээхэд хүү оролцсон хийгээд одоо эцэг өөрийн цор ганц хүүгээрээ илчлэгдэж байна гэх түүхээр эхэлсэн юм. Энэ гайхамшигт мэдээг дамжуулсан Иохны өөр нэг арга бол Есүс өөрийгөө би байгаа юм хэмээн хэлснийг онцолсон явдал юм. Эдгээр тунхаглалуудаа Есүс заримдаа Йохова гэж орчуулагддаг Яве хэмээх Бурхны гэрээний нэрийг битүүгээр хэлсэн. Гэтэл 3:14-р ишлэлд Бурхан өөрөө энэхүү Яве гэдэг нэр нь би байгаа гэсэн утгатай болохыг тайлбарлсан. Иохан 6:35 дээр Есүс амийн талах бол би байгаа юм гэж хэлсэн. Үүнийг бид мөн 8:12 ба 9:5 дээрх ертөнцийн гэрэл бол би байгаа юм гэснээс олж болно. Мөн 10:7, 9-р ишлэлүүдэд бид үүд нь би байгаа юм гэснийг олж уншдаг. Түүнчлэн 11:25 дээр амьлал ба ам бол би байгаа юм гэсэн байдаг бол 14:6 дээр зам, үнэн, ам бол би байгаа юм гэжээ. Мөн 15:1 дээрээс бид би бол усан үзмийн жинхэнэ мод гэснийг олж харна. Ингээд 8:58 дугаар ишлэлд Есүс би байгаа юм гэсэн хамгийн оргил тунхаглаа зарлав. Эдгээр тохиолдол бүрд Есүс өөрийгөө хуучин гэрээний ариун Бурхны нэрийг тээгч гэдгээ тунхаглаж, Бурхныг өөрийн бодгалаар илчилсэн билээ. Бурхны авралын мөнхийн төлөвлөгөөний гол төв болсон Есүсийн байр суурь нь Иохан 17 дугаар бүлэг дэх Есүсийн тэргүүн тахилчийн залбирлаас онцгой тод харагддаг. Иохан 17:24 дээр Есүс юу гэж залбирсныг харцгаая. Энд эцэг минь, надад өгсөн хүмүүс тань миний байдаг газарт надтай хамт байж, сүр жавхланг минь үзээсэй гэж би хүсэж байна гэжээ. Есүс дагалдагчдын авралыг бүтээлээс ч өмнө байсан хүүгээ гэх Бурхан эцгийн хайртай холбосон. Түүний хэлсэн гол санаа нь эцгийн Есүсийг хайрлах хайр нь хальж асгарсан нь бидний аврал болжээ гэв. Тэгэхээр хэрв Иохан Есүсийг мөнхийн авралын төлөвлөгөөг гүйцэлдүүлсэн Бурханы хүү гэж дүрсэлсэн юм бол Иохны сайн мэдээ бидний хоёр дахь асуултад хэрхэн хариулдаг вэ? Бид Есүсийг хэрхэн дагах вэ? Иохны сайн мэдээнд бидний Есүсийг дагах гол арга зам бол Бурхны хайрыг хүлээн авч бие биедээ энэ хайрыг харуулах явдал юм. Олон талаараа үүнийг дагаасай гэсэндээ Есүс энэ зааврыг бидэнд өгсөн. Тухайлбал бид үүнийг Иохан 17:23-аас 26 дугаар ишлэлээс олж хардаг. Есүс энд эцгийн хүүгээ гэх хайрын тухай өгүүлдэг. Есүсийн гүйцэлдүүлсэн авралын мөнхийн төлөвлөгөөний ард хүүгээ гэсэн эцгийн мөнхийн хайр байсан юм. Тиймээс Иохны сайн мэдээнд дагалдагч байна гэдгийг хайраар тодорхойлдог. Иохан 13:34-өөс 35 дугаар ишлэлд Есүс дагалдагчдаа ин хэлсэн. Би биеэ хайрлах тун. Би та нарыг яаж хайрлсны адил та нар мөн би биеэ хайрлах тун. Би биедээ хайртай байваас үүгээр чин та нарыг миний шав гэдгийг бүгд мэдэх болно гэжээ. Иохны хэлснээр болоо бид бие биеэ түүний хайраар хайрласнаар түүнийг дагдаг. Ийхүү дагалдууллыг хайраар эхлүүлж, энэ л хайраар үргэлжлүүлдэг. Бидний гэсэн Бурхны хайр л бидний дагалдагч байх үндэс болдог. Ийхүү биднээр дамжин бусад руу урсах Бурхны хайр бол бидний дагалдууллын илэрхийлэл юм. Энэ нь Иохан яагаад сайн мэдээнийхээ туршид өөрийгөө хайрладаг дагалдагч гэж биш, харин Есүсээр хайрлагдсан дагалдагч гэж нэрлэснийг ойлгоход бидэнд туслана. Бусдыг хайрлах ямар ч чадвар Есүсийн өөрийг нь хайрлах хайрын гүнээс ирдэг гэдгийг Иохан мэдэж байв. Есүсийн дагалдагчид эхлээд хайрлагдаж, дараа нь бие биеэ хайрлахад дуудагдсан. Сайн мэдээний 4 номын онцлог ялгаанууд нь ямар нэгэн байдлаар хоорондоо нийцэхгүй зөрчилдсөн түүхийг өгүүлж байгаа юм биш үү гэж зарим нь гайхаж болох юм. Гэвч би тийм биш гэж хэлэх байна. Сайн мэдээний 4 номд байгаа бүхэн Есүсийн түүхийг өгүүлэх өөр хоорондоо нийцтэй 4 өнцгийг бидэнд харуулдаг. Эдгээр ном нь бүгд гэмт хүмүүсийг нүгэл ба үхлээс аврахын тулд дэлхий дээр Бурхны биежилт болж ирсэн нэгний түүхийг өгүүлдгээр нэгдмэл нэг санаатай байдаг. Мөн
Сайн мэдээний ном бүр Есүсийг өөр өнцгөөс харж, түүний амьдралын янз бүрийн нарийн ширийн зүйлсийг онцлон тэмдэглэдэгч тэдгээрийн хэлж буй санаа, харж буй өнцг нь өөр хоорондоо огтхон ч зөрчилддөггүй. Харин ч хоорондоо холбогдсон нийцэж байдаг. Энэ хичээлээр бид сайн мэдээний номуудын талаар үзэж танилцлаа. Эдгээр нь уран зохиолын төрөл жанрын хувьд найдвартай түүхэн хүрнэл гэдгийг бид олж харсан. Тэднийг шинэ гэрээний бичвэрийн найдаж болох хэсэг гэдгийг бид харах замаар чуулгандах байр суурийг нь авч үзсэн. Мөн бид тэднийг өөр хооронд нь харьцуулан судалж үзээд тэдгээр нь хэдий Есүс болон дагалдагч байх тухай өөр өөрийн өнцгөөс дүрсэлсэн ч Бурхны хаанчлалын талаарх нэг л ижил түүхийг өгүүлдэг болохыг олж мэдсэн. Сайн мэдээний номуудыг ойлгох нь Христ итгэгч хүн бүрийн хувьд онцгой чухал юм. Бид хизээч нүур нүрээрээ уулзаж байгаагүй Есүсийн гарт энэ амьдралаа болон ирэх амьдралаа даатхан итгэл найдвараа тавьдаг. Түүний тухай бидний мэддэг бүхий л зүйлсийг бид түүний үгээс онцгойлон сайн мэдээний номуудаас олж мэддэг. Энэхүү удирдгал хичээлээс бидний сурсан зүйлс цаашид сайн мэдээний 4 ном тус бүрийг илүү гүнзгий судлахад биднийг бэлтгэсэн гэдэгт итгэлтэй байна. Тиймээс бид сайн мэдээний бичээчдийн мэдээ нь бидний итгэл ба амьдралд хэрхэн нөлөөлж байгааг ойлгох юм.